forever. First name greatest, like a sprained ankle, boy, ain't nothing to play with. Started off local, thanks to all the haters. I know G4 pilots on the first. Hey, what's up guys? За Swishcast биш. Энэ бол цоо шин контенттайгаар бид нар ингээд шинэ оныг ухтаад тэгээ уулзж байна. За энэ бол NBA Loverboy podcast. Буюу одоо зөвхөн NBA-ийн талаар ярих. Миний одоо хувийн одоо personal podcast болж гарч байгаараа онцлогтой. За тэгээд эхний дугаарт маань мэдээж Номион хуудсын админ бол Номион маань ирсэн байна. За тэгээд урилга хүлээж авч ирсэнд бол баярлалаа. Тэгээд бас анхны дугаар дээр анхны эмхтэй зочин болж орж байгаад бол бас өвөрмөц бол санагдчихж байгаа. Уншигч болон сонсогчд маань бол тэ. Тэгээд мэдээж манай YouTube хуудас болон Facebook хуудасуудыг ингээд лайк, шеэрлснээр илүү олон мэдээлэл болон манай подкастын маань дараагийн дугааруудыг авах боломжтой байгаа. За тэгээд сонь сах юу байна? Шинэ он гарчлаа гэд. За, юуны төрөнд урьсанд баярлаа. Тэгээд иймэрхүү зүйлд ер нь бол ордоггүй. Тэгээд чамайг урьсан болохоор л орж байна. Тийм амартай ч нөгөө биенээ дэмжих хэрэгтэй. Тэгээд илүү бас хөгжих хэрэгтэй учраас тэгээд ер нь бол айгу завгүй л эхэлж байна шинэ он. Ерөнхийдөө шинэ нийтлүүдээ бичээд тэгээд бас YouTube-ээ эргэж хөтлөхөд тэгээд тиймэрхүү ажилдаа явж байгаа. Тэгээд үндсэн өөрийнхөө бас хийдэг ажлыг хийж байгаа. Тэгээ ер нь сүүлийн үед гэхдээ манай номын ч юм бол те бичлэгэн дээрээ бол өөрийгөө ингээд царайгаа гаргаад явчихдээ шүү дээ. Өмнө тийм юунд бол орж байгаа бох те. Подкаст өөр янз бүрийн. Яг өөрийнхөө хувийн бичлэг дээр л хийж аудиог оруулдаг гэсэн те. Тийм ер нь бол подкастэнд ордоггүй. Ер нь бол юмд орох жоохон дурггүй байсан. Тэгээд яалтчгүй өөрчлөгдөх шаардлагатай болсон гэх юм уу. Тэгээ угаасаа л одоо контент хийж байгаа бол тэгэл мэдээж л оролцох хэрэгтэй тийм. Цагийн ихээр. Тийм. Ер нь бол шаардлагаар бол орох хэрэгтэй болсон. Тиймэрхүү. Тэгээ саяхан 10k, 11k 10 мянган лайк тавсан. 10 мянган лайк тавсан. Манайх бас 4 жил 10 мянган лайктай болсон. Тэгэл зэрэгцээл одоо бол явж байна. За тэгээд мэдээж бол улирал маань NBA-гийн улирал бол яг ихэлснээс хойш энэнийг болно би эхлүүлэхийг бодсон байсан. Тэгээд яг нэг интро мэдээж манай интро нэрээ таалагдсан бах те үзэгчд сонсогчд маань бас доор гоё комент өчээрээ тэгээд интрог маань хийж өгсөн бол Butterfly Romps-тай бол маш их баярлалаа. Номын интро ер нь хэр таалагдсан бэ? Ер нь бол фантастик байсан. Үгүй айгүй таалагдсан. Би болохоор тэгж бодохгүй. Би болохоор интро дээр нэг ач холбогдол өгдөггүй. Угаасаа ч хийж чадахгүй. Яг нэг эрэгтэй хүний нэг сэтгэлгээ арай өөр байгаа шүү дээ. Эсвэл нэг компьютер техникийн мэдлэг өөр байгаа. Тэгэхээр би болохоор тэр зүйлд айгүй муу учраас тэгэд яг миний надад байхгүй зүйл, миний чадахгүй зүйл учраас бүр шинэлэг тэгээд гой санагдсан. Ер нь бол айгүй сайн интро болсон л гэж бодсон шүү дээ. Баярлалаа. Тэгээд Butterfly Romps-тай дахин баяр талархал дэвшүүлье. Цаа чин ер нь бол өмнө нь нэг Санжаагийн бичлэгүүд те Kairos-ийн интро зэрэг маш олон одоо төрлийн интро хийж исэн thumbnail зургууд хийдэг. Бас өөрийн гэсэн нэг мини кино хүртэл гаргасан юм байлээ. Нэг хиний Санжаагийн хуудсан дээрээс ороод харуул байгаа бах. Тэгээд интрон дээр яг нэг би өөрөө мэдээж LeBron-ы фэн болохоор нэг 23 дугаартай жерси өмссөн. Тэгээд пүүз мүцтэй те бас миний шивэсийг амар онцолж гаргаж өгсөн байлээ. Тэгтээ би чамайг LeBron-ы фэн гэж мэдээгүй мэн. Тийм үү? Тийм. Яг тэр үед л яг LeBron-ы нүү жерси мэрстэй хахаар өмнө нь ер нь мэдээгүй мэн. Тэгээд өөр ер нь ямар тоглогчийн фэн гэж ер нь хамгаалж ирсэн юм шиг. Тиймэрхүү юм нэг бодог. Угаасаа яг нэг тэгдэж штэ одоо юм бичдэг хүмүүс ч яг нэг багийн ч юм уу тоглогчийн фэн байдаг ч гэсэн угаасаа бүх тоглогчийг бичсээр байгаа тэр нь мартагдчихдаг нөө төвийг сагсан үзэл баримталтай болчихсон ш. Тэгэхээр тэр нь нэг товоож гарч ирэхгүй, онцлж гарч ирэхгүй. Тэгээд нэг сайн бас мэдээгүй юм байна. Тийм. Яг уу юу л та. Тийм юм байна шиг. Тэгээ нэг угаасаа нэг хүмүүс тэгээд одоо жишээл идрээ ах тэгэл боос гэдэг тэн ахцсан тэгээд Бостон яалтах коби гэж явдаг. Би бол ер нь бол яг баг биш гэх хэрэг. Гэхдээ би бол яг Lakers-ийг ер нь бол яг үзэж эхэлснээс л тэмцсэн л тээ. Энийгээ яг энэ подкастн дээр бол илэрхийлж. Тэгвэл хүмүүс надаас айгүйх асуудаг байхгүй чатаар. Та яг аль багийн фэн, яг аль тоглогчийг дэмждэг. Тэрний фэн юм уу да гэж юм орж ирэл. Номын ч болохоор анхнаасаа л одоо Расаар ер нь гарч ирсэн те OKC-ийн. Тийм ер нь бол OKC-ийн фэн. Тэгээд Расыг угаасаа л яг номер 1 хувьдаа штэ. Хувьдаа номер 1-т тавьдаг. Тэгээд анхнаасаа л юм байсан. KD дуртай байсан. Хэлж үзсэн бэ.
2012 онд OKC финалцсан шүү дээ. Ер нь бол яг тэр үеэс нөө бүр үзэж эхэлсэн. Түүнээс өмнө болохоор нөө Коби, Леброн гэж зүгээр л ерөнхий мэддэг. Тэгээд 12 оноос болохоор тасралтгүй яг үзэж эхэлсэн. Тэгээд анх болохоор би KD-г яг онцолж харсан хгүй. Тэгээд KD-д бүр ингээд хамгийн их дуртай байсан. Тэгээд тэгсэн чинь угаасаа бүх хүн мэдж байгаа шүү дээ. KD ингээд явцсан. Тэгэнгүүт надаа юм сонголт гарч ирж авах цаа би одоо Golden State-ийг дэмжих юм уу эсвэл багтаа үлдээд OKC-гээ дэмжих юм уу гэж сонголт гарч ирсэн чи ялцчгүй одоо миний дотор хүн сэтгэл зүрх чинь угаасаа тэгэл OKC-д үлдчихэж байгаа. Тийм болохоор тэгээд ер нь бол OKC-г дэмжиж тэгээд Ras угаасаа тэр үйлрэл бол ингээ галзуурсан шүү дээ. Тэгээд хайрлмаар үйлрэлсэн шүү дээ. Ер нь бол тэгээд тэгэхээр чин бүр нөгөө нэг хайрлах сэтгэл бүр илүү нэмэгдчихэж байгаа хгүй. Тэр хүн одоо яаж тэгж өөрийгөө хурцлж гин гэдэг ч юм уу те. Тэг яг нэг кино шиг юм болсон шүү дээ. Одоо нэг нь ингээл орхиж байгаа л тэгэл нэг нь үлдэнгүүтээ ингэж бүр өөрийгөө хурцлж плей офф багаж ирдэг ч юм уу те. MVP аваад. Тийм MVP аваад. Нэг багийн 2 хослон MVP болсон бас түүхэнд цөөхөн тохиолдлуудын нэг шүү дээ. Тийм тэгэл трипл дамбл дундчлаа. Ер нь бол кино шиг юм болсон. Тийм тэрнээс хойш тэгээд миний байр солигдоод Ras нэгт оронгуудаа KD 2 дуртай. Тиймэрхүү. Харин би бас 16 он хүртэл бол KD-д амар дуртай байсан. Тэрнээс хойш үзэхээ болсон. Зэрийг одоо хүмүүс ч мэдж байгаа л. Би 17 оноос хойш ер нь бол пэйж хөдөлж эхэлсэн. 17 он байна уу? Тэгээ 17 оны сүүлээс эхлээл. Тэгээд ер нь бол KD-г бол нэг сайлж исэн удаа бол байхгүй. Яг хуу хүндэтгдэг одоо нэг ур чадрын бол үнэлэхийн хувьд бол үнэлдэг одоо нэг лигийн шилдэг 5 тоглож чинь нэг ч юм уу тэгж бол явдаг. Гэтэ амар тийм одоо юу гэдэг best of the best гэж бодхоо болцсон. Уус тэгээд юм л нөө Янис KD хоёрыг юу харьцуулдаг дээр л өстой. Янис л гэж бат төгссөн байсан тийм. Тэрэн дээр бол аргумент гаргаж ирээ гэж бол нэлээл бичиж ярьсан. Зунжингаа л ярьлаа тэрийг л одоо. Тийм. За тэгээд өлрөл рүүгээ оръё. Мэдээж Расыг ярьсан юм чи одоо Lakers-ийн нэг дэлгэлтэй. Ер нь Lakers-ийн тоглолтыг хэр үзэж байна? Баян үзэж байна. Ер нь бол хальт хараалаа. Тэгээд ялцчгүй бодсноос бүр айгу муу байх шиг санагдсан. Тий. Одоо яад ч юм нөгөө нэг нэлээ юм сүртэй бүрэлдэхүүн одоо нэг цаасан дээр бичиж байгаа нь бас сүртэй. Тэгээд туршлага аргунтай ингээл ер нь бол цол хэрэгэм одоо бүх зүйлээр бол маш юм их байгаа штэ. Тэгэнгүүтээ яг тоглолт нь болоод ирэнгүүт бол нэлээд бодсноос муу. Гэхдээ яхаа угаасаа л тэр чинь шинэ бүрдчихэж байгаа гэсэн үг шүү. Дахиад нэлээд солилцоонууд явцсан. Тэгээд тэгэхээр мэдээж тэр чинь хугацаа орно. Нэлээд удаан хугацааны дараа л бас илүү сайжирна. Гэхдээ бодсноос бол муу байгаа. Тэгээд хугацаа орно гэдэг дээр би бол яг үлрэлийн өмнө бодож исэн байхгүй одоо за ингээ Westbrook ирцэнтэй энэ чинь амар боолд амын тоглогч. Тэгээд за нэг он гартал үуч гэсэн харъя гэсэн одоо бол нэг 50% амжилттай үлгэн салган явж байгаа шүү дээ. Дээрэс нь Антони Дэвис гимтсэн. Тэрнээс бас шалтгаалж байгаа. Тэгээ одоо манай Леброн маань одоо 5 байрал төв дээр тоглож эхэлж байна харга ядаа. Тэгээд би бол Леброныг яагаад төв дээр тоглуулж байгаа гэхээр одоо нэг Ras ч одоо нэг жижиг тавт дээр айгу сайн болон зөгцдгийг нь бид нэг Хьюстонд харсан шүү дээ. Яг тэгж тоглуулах гад тав дээр тоглуулаад байгаа юм болов уу гэж бол бодсон. Тэгэхээр тэр нь яг хамгаалтын тал дээр бол нэг амжилт олохгүй л харагдаад байгаа. Угаасаа ийм аахгүй. Ер нь бол хүмүүс одоо Расыг за баг нэг талаар бол айгу өндрөөр үнэлдэг гэх юм уу. Яагаад гэвэл нэг тийм байгаагүй зүйлийг хийцэн тоглогч болохоор айгу өндрөөр үнэлдэг. Тэгэнгүүт яг тэр хүлээлтэнд угаасаа хүрэхгүй байгаа. Тэгэд жил ирэх тусам бол ер нь бол за яах вэ ингээд оноо нь бас гайгүй ингээд нэг 20 эдмэд байдаг ч гэсэндээ яг чанараар бол муудаад байгаа байхгүй. Тэгэд нөө 2017 оны 16 оны нөө prime time Rasa бодоол тэгэд хүмүүс яг тэрийг л бодоод тэгээд Rasыг хит өндрөөр үнэлээд байгаа. Гэхдээ угаасаа л Ras муудаж байгаа нь бол үнэн. Тэгээд дээрэс нь угаасаа л хамгаалт сайтай тоглогч байгаагүй. Тийм ер нь л муу байсан шүү дээ. Нэг сайн байсан. Тийм ер нь самбар одоо нөгөө трипл даблаар алдартай мэдээж тесрэлттэй хувийн ур чадвараар оноо авдаг тиймэрхүү төрлийн тоглогч байсан. Тэгээд одоо юу гэдэг тэрийг нь л одоо шүүмжилдэг ч юм уу хит өндрөөр үнснээсээ болоод тэгээд байгаа. Тэгээ муудаад байгаа шийдвэр гаргалт нь ч угаасаа тааруу тоглогч байсан. Хамгаалт нь ч угаасаа тааруу тоглогч байсан нь үнэн. Тэгээд одоо байгаа нь болохоор бүр муудсан нь бол үнэн гэж бүр фэний хувьд бол хэлж чадна. Тийм. Сайн сонсоод аваарай. Тэгвэл нэг Westbrook-ийн фэн айгүй олон хүүхдүүд болон залуучууд байдаг яг ингээл цаас тэд дүргийн Расыг мэдгүй өстой трипл тунтчихлээ. Наа чинь Curry-гөөс лагмаг гэлдэг л яг хөө тиймэрхүү яриатай яг юм сэтгэл зүрхэнд нь үлдсэн тиймэрхүү фэнүүд бол зөндөө. Гэтэ нэг яг цаг үетэйгээ жоохон нийлэхгүй санагдаад байдیں۔ Тэгээд жоохон хэрүүл мэрүүл болдог ч юм уу те.
Тэгээд яг миний харснаар гэвэл яг ерөөсөө ингээд LeBronтой юм жоохон юм зөгцөж чадахгүй л агаал та тий. Яаж ч харсан. Одоо маань хүн ч уул нь бол оролтоо айгу алддаг байсан. Одоо энэ жил бол бүр ингээд сул оролтооч алдаад эхэллээ. Тэгээд бөмбөг алдалт нь ч яасан амар их юм. Тэгээд би нэг сайтаас юм уншижсэн чинь Расиг ингээд одоо нэг илүү бөмбөггүй тоглуулад одоо нээдст одоо нэг Брюс Браун байдаг шүү дээ жижиг. Цааш нь болохоор нэг зүгээр нэг илүү нэг зүсж орж ирээл нэг хогонд могонд яваад байдаг шүү. Тиймэрхүү байдлаар Расиг ингэж товтлогоонд оролцуулаа. Бити бөмбөгтэй ингэж байнга одоо тоглол. Тийм байнга одоо нэг цааш нь ер нь бол дамжуулт ихлэ хардсан шүү. Талбаараа орж ирээл хаашаа дамжуулах юм. Ер нь жоох статистик талдаа бол амар хийг дамархан. Яг тоглолтын үр дүн багтай гэх юм уу. Тийм ер нь л тийм. Би ч гэсэн тэрэн дээр бол санал нийлээ. Тэгж тоглоулвал илүү зүгээр. Тэгэхээр Westbrook холбогч биш яг LeBron илүү нөгөө дамжуултыг нөгөө Westbrook төгсгөгч байдлаар тоглол зүгээр гэжсэн нэг тим гаргалгаа гарсан байлээ. Тэгэд Рас өөрөө тэгээд байгаа штэ нөгөө хүмүүс одоо надаас 25 15 хүсээд байгаа хүмүүс л одоо би бол тийм хангалттай л хийцэн штэ. Яагаад надаас ингэж байгаа юм гэхээр хүмүүсийн хүсэж байгаа зүйл бол ерөөсөө тэр биш байхгүй. Хүмүүсийн хүсэж байгаа зүйл бол жоохон хамгаалж арай жоохон илүү хамгаалж тэгээд арай бага бөмбөгөө алдчих. Тэгээл болоод чамаас өөр юу ч одоо баг хүсэхгүй байна хгүй яг үнэндээ. Яг одоогийн төвшөнт ч гэдэг одоо өмнөх Рас байсан бол бас арай өөр юм ярих байхгүй. Одоо үүрэг хариуцлага нуруунд дээр үүрээд ингээд лидер болоод яв гэдэг ч юм уу. А одоогийн Lakers-ийн Рас бол өөр шүү дээ. Тийм 3 дахь сонголт учраас өр нөлөө өгөхийн тулд нөгөө нэг бөмбөг алдаад байгаа хамгаалахгүй байгаа тэрийгэл баг зэрэг засчаад угна болохоор юм шиг. Тэгээд сүүлийн одоо клатч мөчт ч юм уу Расаар ер нь явах шаардлагагүй шүү дээ. Яг үндэ бол угаасаа л алдах байхгүй бараг л ихэнх хувьд нь алдна. 16 биш 17 оны Рас биш л бол ер нь. Тийм тэгэхээр алдна. Тэгээд нөгөө ууг нь бол Рас чи яг тийм үед нөгөө нэг ба шууд оролт хийгээд оноогоо авчдаг. Эсвэл шууд 3-аас хийгээд оруулцдаг ч юм уу те. Тэгэхээр болж исэн. Одоо бол тийм Рас биш учраас сүүлийн мөчд бол Расаар явах шаардлагагүй гэж бодоод байгаа байхгүй. Дээрээс нь Lakers нөгөө нэг сая нөгөө бэртэл гимтэлтэй дээрээс нь нөгөө нэг яг одоо LeBron Ras хоёроос өөр нөгөө нэг яг оноо түүдэг нөгөө нэг уулын THD гэдэг Lakers ирээд байгаа. Тэр нь айгу таараа байгаа болохоор Ras яалч хүн нэг 15 товтлох шаардлага гараад байгаа. Миний харснаа. Тэгээ өнөөдөр жишээлбэл одоо Melo байхгүй л тэгэл хожигдчихлоо. Тэгээ бүр хүссэн үсэг одоо LeBron ч сүултээ ядарч байгаа хэрэг ингээд. Тэгээд угаасаа бүр байнга л ачаалтаа тоглож байгаа. Хилацаа явж байгаа гоо тэгээ Westbrook бөмбөгтэй сүулт ягаал тэгэл 3-аас хитэж алддаг ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд айгу их гарсан. Гараад байгаа. Тэгээд Антони Дэвис эрэг, Наан эрэг тэгчиж ягаал нэг хайлт гарахгүй бол одоо Westbrook-ыг баг солилцоонд оруул гэдэг бол бүр юм брэнд бол нэлээд бүр хүчтэй яваад байгаа шүү дээ. Сүүлийн 2-7 хоног л амар явдлаа. Одоо сүүлдээ нэрээ үзэгч хэцүү болох шиг. Тийм ер нь бол айгу хэцүү байгаа шүү дээ. Тэгэл байнга шүүмжлүүлээд тахаар ер нь хэцүү. Тэгээд яг хуу ганцхан л нэг одоо үлгэрийн найдвар байгаа байхгүй. Тэр үлгэрийн найдвар нь юу юм бэ гэхээр оны дараараас галзуурдаг гэдэг л одоо факт байгаа. Гэхдээ тэр бол яг одоо үлгэрийнх байхгүй гих ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй шүү дээ тийм. Тэгэхээр яг өмнөх жилүүдэд харах юм бол нэг тиймэрхүү одоо бодолтуудын юм байгаа ч гэсэн тэр нь яг биелэхүүгүй юу гэдэг чинь бас сонирм байхгүй. Тэгэхээр Расыг бол хүлэн одоо зөвшөөрч хэрэгтэй фэнүүд ч тэр босод хүмүүс ч тэр тийм тэгээд хит өндрөөр бол үнэлэх хэрэггүй. Тэгээд хүмүүс одоо ингэж байдаг байхгүй. Чи одоо фэн юм байж яагаад ингэ Расыг мөрөхгүй байгаа муулаад байгаа юм ч юм уу те. Тэнгүүт фэн гэдэг ч одоо бүх ямыг нь л ингэ хүлэн зөвшөөрөөл таг хүндлэн өмөрөөд тахыг бол фэн гэхгүй штэ. Одоо хүн ч гэсэн хайртай үнэ шүмжилдэг штэ. Чиний энэ болохгүй байна. Тэр болж ин гэдэг ч юм. Тэгээ яг тоглогч гэсэн адилхан штэ. Тэр тоглогчд хайртай л бол тэр тоглогчийн тоглолтыг шүмжилнэ. Түүнээс бол тэр хүнд нь хайртай дуртай байхаа болжлоо гэсэн үг тэр чинь биш штэ тий. Одоо зүгээр сайн дуу ч муу дуу гаргасан ч тэрийг цаашаа болон болох ч амар утгагүй штэ логик. Тэрнтэй л адилхан гэж бол боддог. Би бол заримдаа LeBron-ыг шүүмжилдэг байхгүй ингээд хит их шидэд байна. Хит их бөмбөгөө ингээд дамжуулах гээд яагаад байна ингээд өстой нэрэ манай гофт мөвт тэгэл тийм die hard фэнүүд ороод ирнэ бас хэцүү. Хүчигдрэл хийгээд зүгээр би Clay Thompson-ы оролт хийж байгааг нь LeBron-той зүгээр ингээд тэр чи өгөөд л шүү дээ. Тэгсэн чил LeBron-ы наача хаач өргөө гэл сонирсон тийм ороод ирчихлээ. Тэгэд Westbrook-ийн хувьд болохоор яг би юу ч хараад байгаа гэхээр яг хамгаалч бол би бол чадна гэж. Ягаад гэхээр тесрэлттэй атлетик бие үт сайтай хүн бол хамгаалахад бол асуудалгүй ямар одоо
Кемба Вокер байгаа шүү дээ. Одоо хин юм уу? Өөр чин жижиг одоо Азая Томс байгаа ш. Рас бол жоох нөгөө нэг майнд нь тийм хамгаалахаа болцсон бүр тэр OKC-гээс хойш юм. За би оноогоо л ер нь тоглоогоо тэр чигээр нүгээс авч явдаг гэсэн. Тэрэн дээрээ тогтцсон ч юм уу. Тэрэн дээрээ бүр ингээ үлдсэн байгаа байхгүй мэн үү. Тэгэд яг харангууд самбарлуугаа ингээ ойрцсон самбар авахгүй байдчихдаг ч юм уу те ингээ хүнээ хайцсан ч юм уу нэг тиймэрхүү тохиолдол айгу зөндөө бар. Тэрийг л болон боловлчвал Lakers-ийн амжилт одоогийнхоос бол арай өөр болчихно л гэж би бол хараад байгаа. Тэгэд оноо авалтан дээр бол одоо шидүүлэхин боловлал дөрвөн шидэгчтэй гаргадаг ч юм уу те. Тэгэд ер нь одоо энэ солилцооны цонх яхаас юм бол нэг солилцоо хийх байхаа. Том солилцоо хийх байх л гэж байна. Тэгэхгүй бол энэ баг ер нь одоо плей-оффын бүр хэцүү болчлаа ер нь. Нэгдүгээр шат авах юм уу үгүй л нэрээ. Тий. Тэгээ Memphis бол алуулаад байгаа шүү дээ. Тий, Memphis ч бүр уншаад баг ирлэг нь болцсон шүү дээ. Тий. Memphis ч том багуудын ирлэг болоод болчих. Тэгээс нэрээ сонноос All Star дээр нэрээ хин тавд саналаа гэж байна. All Star Inter яг тэгэж харсангүй ойр доо. Тий, ерөөс тэрийг бол тэр чигт нь хайцсан байгаа ерөөс харсангүй. Зүгээр нэг мэдээг нь харчаал яваад байгаа юу тий. Тий, ямар ч тач Clay бол айгүй их санал авцсан байсан. Тэр бол бас нэг сонирхолтой юмсан. Бараг 2 тоглож байгаа Booker-ээс илүү санал. Жил гаруй тоглоог үстэй. Бараг 2 жил тоглоог. Бараг 3 жил. 19 оны финал яваад. Тий штэ. Тэгэхээр тэр хүний одоо нөлөө гэх юм уу нэр хүн гэдэг зүйл бол бүр асар их байгаа байхгүй. Дээрээс нь энэ жил Warriors-ийн фэнүүд бүр арай л амар гэл. Тийм, Андрю Вигинс баг ихний дөрөвт явж исэн гэж бодохоор. Тийм, Вигинс бол яг угаасаа л бас орох одоо эрэхтэй их юм орох боломжтой байхгүй. Тийм, ороход бол хинч дургуцахгүй. Би бол сэлгээнд бол батлах гэж бодоод байгаа одоо юм байна. Яа тэгэхээр одоо нэг яг байрлалынх нь одоо Пол Жорж морч ч юм уу те байхгүй шүү дээ. Антони Дэвис мэс гимтсэн. Тэгээ энэ жил нөө Лилард маань алга болчлоо. Тэгээд Пол Жорж байхгүй, Лилард байхгүй. Антони Дэвис байхгүй гэл ингээл яхан 3 үний ингээл орлон зай гарчиж байгаа. Би тэгвэл All Star-ын бас өөрийнхөө гарааны тавтыг бол нэг пэйж дээрээ шеэрлсэн байгаа. Тэгээд тэндээс бас дараа нь харчихгүй. Дараа нь угаасаа би нэг таамаг гаргана дараа чинь дугаарт. Сэлгээнд нь хийм багтах хэвээр юу гэдэг. За All Star нэг тийм их. Энэ жил тэгээд Cleveland-д болохоор нөө LeBron тэргүүлэхөө, Curry тэргүүлэхөө гэж тийм юм явж илээ. Тийм. Тэрэн дээр чиний таамаг ер нь юу вэ? Гэхдээ Steph бас энэ үйлрэл ер нь бол онцгой байгаа шүү дээ. Одоо юу гэдэг нөө тоглогч чинь нас ихэх тусмаа нэг баг зэрэг буураад ч юм уу ингэж явж байгаа шүү дээ. Угаасаа л тэгж явдаг. Тийм жишээ угаасаа л тэгж явах бараг одоо жам юм шиг тэгж явдаг. Тэгсэн чи одоо Стеф чин бүр нас ахих тусмаа одоо яагаад ч байгаа бүр нөө потенциал нь ингээд туулцсан гэж ойлгож ерөөсө болохгүй. Бүр цаашаа бүр илүү амар болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр бас Стеф байх боломжтой. Тэгээд бас нөгөө талаа Леброныг харахаар бас тийм ялгаа бас байхгүй шүү дээ. Бас л өндөр настай гэж бас л одоо нас нь нэлээ явцсан мөртлөөл нэг байнга л одоо 30 оноо 30 нэмэх аваад тэгээ хідэн ч тоглолт дараа. Тийм тэгээд яваад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр олон ч хүний фэнтезиг чирж байгаа даа Леброн. Тийм. Стеф бас адилхан. Тэгэхээр аль нь ч одоо байсан бол ямар ч тийм харамсаадах зүйл байхгүй. Би бол саяны All Star-ын нэг саяны үр дүн гарсан шүү дээ. Тэгсэн нөгөө Wasted бол Steph нөгөө талд KD явж исэн шүү. Одоо нэг LeBron-ы фэнүүд ажиллаа хийгээд ер нь бол LeBron-ыг дээр нь гаргачих байх л гэж боддог. Тэр ч одоо 100 сая дагагчтай Instagram дээр дагагчтай хүн бас тэгээд юм бодоо хэлгүүдээ л гэж боддог шүү дээ. Тий хамгийн гол нөгөө нэг бүх хотын тоглолт чинь бас фэнүүдийн ер нь бол өрсөлдөөн шүү дээ. Бас нэг талаараа олон фэнтэй хүн олон санал авдаг. Тийм өрсөлдөөн учраас бас одоо фэн олонтой нөлөө ихтэй хүн бол бас л би нөгөө өндөр гарна гэх юм уу? LeBron-ы нөгөө нэг групптэй тийм тэр групп нэрээ яга намайг админаар авдаг амар санаа. Пост аппров хийлгүүлж чад. Тэгэд харангууд Монгол фэнүүд хүртэл одоо Steph KD эдэрт бити өгөөрөө LeBron-ыг тэргүүлүүлэхийн тулд гээд LeBron, Anthony Davis тэгэнгүүтээ ингээд мэдгүй Lakers-ийн бахан бачкана. Нөгөө талаас хуучин нөгөө Lakers-ийн тэг Kuzma одоо Jarrett химийн Jelata мэдгүй амар тим саналаа өгөөл хэлээ. Ingram ч юм уу тий. Тэгж саналаа өгч илээ. Тэгэхээр бас дэлхийд дээр бас нэг иймэрхүү юм яваад байгаа болов уу гэж бодсон. Тэгээд дараачийн санал асуулгын үр дүнгээ сэдвүүлээ харъя. Тэгээд мэдээж бас сая Kyrie ирлээ, Clay ирлээ тий. Ер нь тоглолтын үзэхэд гоё байв уу яав. Одоо угаасаа баг фэн биш хүмүүс нь хүртэл одоо хүлээсэн гэх юм уу та нэг тиймэрхүү юм болцсон шүү дээ. Тэгээд би болохоор ингэж утсан одоо Нэтсийг за ер нь бол 2 оттой байгаад бол одоо авраг руу
дайрахгүй нэ. Одоо яаж Тийм. ч үсэн. Дандаа томчуудтай Тийм, нухуулаад ер нь бол тийм одоо том багуудаа барахгүй байгаа ш. Тэгэхээр угаасаа л Кайри хэрэгтэй юм байна. Тэгээд би бас ингэж бодсон байхгүй ихэндээ шүү. Кайри ирсэн ч гэсэн угаасаа л нөгөө нэг цагийн ажилтан шиг яваад байгаа шүү. Part time. Тэгэхээр нэг тоглохгүй бол ингээд яваад хахаар чинь тэр багийн уур амьсгалч тэр одоо бүх зүйл ингээ өөрчлөгдөд яваад хахаар бас л авраг авахд хэцүү байх нэ гэж бодоод тэгээд стат энтер харсан чинь одоо тэр гуруулаа тоглохоор 12 3 билүү. Амжилтанд тий. Тэгээ өнөөдөр хожоод одоо өнөөдөр хожоо 13 болчихж байгаа. Ерөөсөө 16 хал тоглолт. Тий 16 хал тоглолтод оронгуудаа 13 Кайритэй ахаараа 13-т нь хожсон байгаа байхгүй. Тэгээд эн чинь юг харуулад байгаа гэхээр Кайри байвал тэр багт бүр маш одоо том нөлөөтэй мэн хэрэгтэй мэн. Тэгээд за хоёр хоттой бол ингээ плей одоо улиралдаа бол ингээд энгийн тоглоод сайн тоглоод явж болно. Тэгвэл плей офф гэдэг чинь уурт цаашаа авраг авах зам чинь уурт учраас Кайри байж л тэр баг аврагын хэмжээнд яригдах юм байна. Кайри үнэхээр тэр багтаа хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд одоо нөгөө нэг сайн мэдээ нь юу гэхээр Кайри илүү нөө зөөлрөөд байгаа гэх юм уу? Одоо нөгөө нэг эхний тоглолтын дээр нөгөө нэг аавда өмсгөлөө гэлсэн ш. Тэр чинь одоо сакс тоглох дургу байгаа хүн бол тэгэж сэтгэл нь хөдлөхгүй шүү дээ. Тэгэхээр тэр бараг өөлчихлээ шүү. Тийм тэгэхээр тэр тоглогч саксаа санаж байгаа. Тэгээд тоглох бас дуртай байгаад байна гэж ойлгосон. Тэгэхээр хоёр талаас нь KD Harden хоёр за одоо ингээд дайри одоо ингээд чи тоглох хэрэгтэй гэдэг ч юм уу ингээ вакцины нэг бол одоо хийлэгдэх ч юм уу эсвэл бас нэг юу нөгөө нэг нээц бас тоглох болгондоо нэг торгуул төлөөд тэгээд өөрийнхөө талбай дээр бах тий талбай дээрээ тоглуулж болно гэсэн тийм гарсан шүү дээ. Тэгээ тиймэрхүү арай нөгөө нааштай хандлагууд гараад байгаа учраас Кайри хэрвээ тоглоод явах юм бол тэр баг үнэхээр аюул гэсэн үг. Тийм. Энэ бол East-ийн хамгийн фаворит харагдаад байна. Би бол нь Кайриг ирэхээс өмнө бол за энэ ер нь Bucks-ыг барах юм алга гэж East-ийг зарж ирсэн байхгүй. Ягаад гэхээр Bucks чинь нэг хэсэг айгүй олон дараалж хожиж мөжөл яваад байсан. Тийм. Тэгээд сүүлийн үед Bucks жоохон урам углаад байгаа. Шарлотод алуулаад байгаа. Жоохон яарад байгаа шүү. Тийм. Дээрээс нь нөө жирүүн гимтсэн чинь яг Bucks айгүй сонио. Яг нь Nets бол ингээ хоёр одон чирээ яваад байгаа. Bucks бол заавал гурав талаа байж айгүй гоё явдаг баг. Ер нь харахаар. Тэгэхээр Bucks бол жоохон эрсдэлтэй л санагдаад байгаа энэ жил. Тэгэд би бол Кайриг ирэхээс өмнө баг хэрвээ за ирэхгүй байлаа гэж бодоход ер нь бол солилцоонд явуулчихасаа гэж үзчихсэн байхгүй. Тэгвэл KD ч 40 хэдэн минут тоглол Harden ч ингээл гимтэлтэй ч юм шиг үгүй юм шиг ингээл орон гарын тоглол Harden ч нэг хэсэг бол шидэлт нь бол бүр тоосго цаашаа болцсон байсан шүү дээ. Тэгээд айгүй ядарч исэн тэр хоёрын ер нь харахад дээрэс нь яг тэр хоёроос өөр нэг юм формтой тоглогч айгүй цөөхөн нөө нэг байсан Жо хоёроос нь гимтчихдэг ч юм уу те. Тэгээд одоо ямар сандаа Грифнийг дуудаж одоо тоглуулж шүү дээ. Ротейшнаас асуусан байсан. Тэгээд ашгүй харин Кайри ирлээ. Дээрэс нь одоо л дахиад бүсийн нэг рүүгээ гарах гээд үзэх байх. Одоо бол хоёрт яваад байгаа шүү дээ. Тийм. Өсөлтөгч буулсаад талбай дээр нь хожоод бол өнөөдөр мэдээж болов уу гэж бодож чинь. Тэгэхээр дээрэс нь талбайн давуу талтай байгаад байх нэг шаардлагагүй баг. Эц дээрэс нь. Ягаад гэхээр айлын талбайд Кайри 100% тоглох тий. Тийм. Тэгэд нөгөө Кайриг солилцоонд оруулна гэдэг дээр солилцоонд оруулах бас тийм шаардлагатай биш юм шиг санагдсан. Яг гэвэл солилцоонд оруулаад одоо тэр баг хин ирэх үү яг нэг одоо төгс болоод байгаа нь уг нь бол Кайри ахгүй юу. Тийм одоо тэр гурав ч гэсэндээ бас дээрэс нь гуруула бас хоорондоо сайн тогтцдог. Дээрэс нь хамгийн сайн хувилбар нь Кайри байгаа даа байхгүй. Тэнгүүд Кайриг сольсон байлаач тэр багийн үр дүн сайн байх уу эсвэл муудах уу гэдэг дээр бол солиод бол бас тийм сайжраад бүр амар одоо сайжраад хам байхгүй байх гэж бодсон. Тэгэхээр яаж ийгээд ер нь бол Кайригаас бүх юм шалтгаална. Тийм. Ер нь яг нэг тоглохгүй байхын оронд тийм би бол яг гойд бодож исэн байхгүй. Тэнгүүд одоо нөхцөл байдал нь арай өөрчлөгдсөн болохоор тийм бараг 180 градус ирчихлээ. Тэгэхээр Кайри бол одоо солигдохгүй байх угаасаа солигдохгүй л байна л та. Тэгээд одоо бол харин Nets илүү нэг яг хамгаалдаг л хүн авчирх хэрэгтэй. Тэгвэл төвд нь одоо хөссөн ороод ирлээ. Эмбид ч бүр алсан шүү дээ. Нэг тоглолт. Идэж уусан шүү дээ. Тэгэхээр Nets бас нэг юм яахгүй бол яг бүрэн за шууд бүсийн одоо авраг гэд хэлчихэхэд яг хөө бүрдэл нь байгаа. Гэхдээ яг хэлэхэд нэг жоохон юм чимэх юмнууд дутуу санагдсан. За тэгээд Кайри ирсэн. За тэгээд түүнтэй адилхан Клей ирлээ. Клейийн хувьд
ер нь ямар санагдчих. Мгм. Талбай дээр харах гоё л шүү дээ. Клей чинь бүр би яг сандаг байхгүй нэг финал дээр нэг шүрмсөөгөнтэйгээд эсэл тасарсан шүү дээ. Мгм. Тэгээд нэг яг тасарсан шүрмстэйгээ хурж ирээ хоёр чөлөөлж идэв. Яг Кобиг санагдсан. Тийм. Мгм. Тэгээд тэрнээс хойш харсан. Бас л зөвөн байлээ тий. Тэг ер нь бол Клейг одоо баг хүлээгээгүй хүн баг л байхгүй бах. Ер нь бол NBA үздэг л бол гэх юм өөр багийн фэн ч гэсэн. Тэгэд Клей нөгөө нэг гимтэнгүүтээ ингэсэн штэ. За намайг 2 минут амраач. Тэгэл би одоо гараал тоглолчий гэд. Тэгээ яг тэрийг бодоод одоо ингээ 2 3 жилийн дараа харсан чи баг уйлах гэдэг юм аашаа. Тэгээ тийм амар одоо мундаг сэтгэл зүйтэйсэн байгаа хгүй. Бүр бүхэл бүтэн 2 жилийн гимтлийг баг 2 минутанд шийдчих гээд нь штэ тэр хүний сэтгэлээр бол тэгэнгүүт мэдээж бие махбод угаасаа болохгүй учраас тэр чинь ингээ урт хугацаанд идэгэж байгаа штэ. Ясны тамирчин гэдэг. Тийм тэгэхээр бүр яалцчихгүй айгу мундаг сэтгэл зүйтэй гэдэг нь бол тэндээс харагдсан. Тэгээд ирээд бас нэг уур амьсгал бүр шал өөр бүр илүү гоёсэн. Угаасаа гоё байсан дээрээ бүр илүү гоёсэн. Тэгээд дээрэс нь Golden State-ийн фэнүүд чинь өөрсдөө айгу гоё фэнүүд ахгүй тийм нэг Curry-гийн нөлөө байдаг ч юм уу нэг тийм эерэг дээрэс нь нэг тийм хөгжилтэй нэг тийм тиймэрхүү төрлийн фэнүүд тэгэнгүүт тэр уур амьсгалыг бүр илүү гоё болгож одоо чимж өгсөн гэх юм уу. Сая шинэ ордонд нүүсэн шүү дээ. Тэгээд бүр амар олон одоо үзэгчтэй байх боломжтой болсон болохоор одоо Клей сая тийм анхныхаа тоглолтыг шинэ ордонд ойж шүү дээ. Тэгэхээр бас маш гоё мөчүүд тохиолдсон. Дээрээс нь Клей Томпсон шинэ одоо стилтэй болсон тий. Кист зүүдэг. Тий. Одоо нэг Жаки Муни стилтэй болоод яваад байгаа. Кисттэй болсон маа. Тэгээд Warriors-ийн тоглолт бол яг хөө тэгээд ер нь Клей одоо цогцоод явах тий минутын хязгаарлалтгүй болох нь одоо цаг хугацааны асуудал болохоор түр адсны гэж бол бодож байна. За тэгээд танаа багийн талаар ер нь бол жоохоо ярий. Тэгээд OKC гээд ер нь лигт бас хамгийн тийм сонирн баг байна. Нэг 73 оноогоор хожигдол. Нэг 73 фитээс хийлгүүлж хожигдол. Нэг камбэк хийж хожвол. Lakers одоо ирлэг болсон байсан шүү дээ. Тэгснээ Shea чинь яг нөгөө нэг Devonta Graham шидүүлснийхаа дараагийн тоглолтод өөрөө баазар хийгээд хожигдсон тий. Айгүй сонирн баг байгаа байхгүй. Тэгээд гараанд нь ингээ яг хин гарч байгаа юм хэрэг нэг яг доорт гиди хин гур байгаа. Нөгөө хоёр нь бол амар ойлгомжгүй те. Сайн мэдгүй танихгүй тоглогчд ч тийм ер нь бол биш багийнхныгаа баг бүрэн танихгүй. Дандаа мэдгүй тоглогчтой байгаа байхгүй тий. Тэгээд ер нь бол одоо Жош гиди гэдэг одоо алт олчлоо. Алт ингээ хулгайлчлаа гэж би бодод байгаа. Тэгвэл тэгээд миний бодсон юм болохоор яг ирээдүгөө ингээ танах ингээ тодорхойлъё те. Шээ юм уу одоо гиди хоёрын ер нь яг аль нь юм гэж бодчих. Яг бодож эхэлтэл нь ингээд тоглолцсон байгаа хгүй гиди бол дөнгөж рүүки шүү дээ. Шээ чинь бол одоо макс гэрээтэй All-Star хэмжээний. Тэгэхээр танай багийнхан ер нь юу гэж бодож байна? Дотроо юу гэж ярилцж байна? Ер нь бол нөгөө яг тим угаасаа хилцүүлэг өрнөд байгаа шүү дээ. Одоо OKC-ийн ирээдүйн гиди юм уу? Тэ. Одоо номер 1 юм SJ юм уу гэдэг тодорхойлох хэрэгтэй бол шүү дээ. Мэдээж тэгжиж баг цааш явна шүү дээ. Тэгэнгүүт нэгдүгээрт OKC ч сэргэн босголт хийж байгаа баг. Тэгэхээр тий маш олон драфт хэрэгтэй. Тэгэнгүүт тэр багийн зорилго ч авраг авах биш байхгүй тий. Тэгэхээр тэр баг яах ёстой юм бэ гэхээр хүссэн хүн болгоно нь өөрийгөө харуулах боломжтой, мундаг тоглох боломжтой. Тэгээ одоо үлдэх боломжтой гэдэг ч юм уу тийм байгаа. Тэгэхээр одоохондоо бол хэлэхэд айгүй эрт гэж бодоод байгаа. Яг нөгөө нэг одоо юу гэдэг нөгөө багууд чинь ингээл нөгөө лидер нь тодорхой болоод нэг угаасаа л за энэ бол ихний лидер юм байна. Энэ бол хоёр дахь нь юм байна гэдэг тодорхой болоод явдаг ш. Тэнгүүд яг одоогийн төвшөнд бол OKC-ийн ирээдүйн аль нь ч хийж болохоор. Тэгээд дээрэс нь бас аль нь ч болж чадхаар хэмжээний хоёр тоглогч гэж харсан. Тэгээд ялгаа нь юу вэ гэхээр нэг нь rookie байна. Нөгөөх нь бол max grade байна. За арай илүү болж болохоор нь одоогийн байдалд бол тийм шээ байгаа штэ. Тэгээд тэгэнгүүт тэгээ эргэлзүүлж байгаа юм нь Португал энтерт оронгуут л Жош гиди угаасаа лидер хийгээд чадаад яваад байгаа байхгүй тий. Тэгэхээр аль нь ч байж болно. Тэгээд бас нэг стат харсан болохоор ингэдэм байна. Жош гиди одоо SJ-д дамжуулангууд айгу өндөр оноо авдаг гэдэг юм уу. Тэнгүүт SJ гиди дамжуулангууд айгу бага оноо авдаг нэг тийм стат байгаа юм билээ. Тэгэхээр тэр бол цаг хугацаа дахиад бас нэг хэдэн жил өнгөржиж бүр илүү тодорхойлно. Гэхдээ хоёулаа болох чадамжтай тоглогч гэж бодсон. Тийм яг нэг юм уртлын шугамын амир тийм тэгснэ хоёулаа айгу сайн хамгаалттай. Хоёулаа бүх юм хийж чаддаг. Тэгснэ нэг юм өөр тоглолтын арга барилтай ч юм. Гиди бол илүү одоо плеймейкертэй дамжуулдаг гараа ижил хийдэг. Самбарт амар сайн юм биш.
Тэгээ бараг танаа нэрээ төвчин бараг гиди. Хамгийн их самбар хийж байгаа нь гиди байна уу? Тийм одоо тэгээд бас тэрнээс гадна бас нэг юм яригд нөгөө нэг бусад лигүүд яадыг мэдгүй. Гэхдээ NBA бол нөгөө нэг тоглогчд бол маш их эрх ашиг хамгаалдаг лиг шүү дээ. Тэгэхээр тоглогчд өөрийнхөө бас хүсэл зорилгыг хэлдэг шүү дээ. Тэгэнгүүт тэр хоёрын нөгөө нэг зорилго нь юу юм? Би одоо энэ багийн лидер болоод явмаар байна. Би ингэж чадна гэдэг амбицтай юм уу? Удирдахч байх одоо тийм хүчтэй юм уу гэдэг нь бас одоо шалтгаална. Тэгэнгүүт хувь хүн нь угаасаа л нэг тий одоо хөшигний ард байх ёстой. Тэрэндээ угаасаа дуртай байгаа газраа ингэж нөлөөлдөг. Тийм тоглогч байвал заавал одоо нэгдэх лидер биш байсан ч болно шүү дээ тий. Хүн хоёр дахь лидер байхдаа ч гэсэн гой харагддаг. Wade одоо жишээлбэл яаж гой фэнүүдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг үлээ гэдэг ч юм уу. Муудлаараа гэх юм бол Trem Green Clay Thompson. Тэгэхээр тэр хоёр хүний амбиц бас юу вэ гэдэг нь бас чухал. Тэгээ миний яг хуу тоглолтын ч юм уу те ингээд статистикаас нь хараад байхад Shea бол илүү одоо юм класс төрлийн, дуусгагч төрлийн, оноо авахч төрлийн төрөл. Би бол нэг Shea нэг одоо Полтай байхад ч юм уу те хинтэй байхад ер нь бол SG дээр гараад байсан шүү. Тэгээ би бол Shea-г илүү SG болгоод за чи ингээ оноогоо дүү те одоо step back энэ үе яана. Гидиг бол ингээ цэвэр холбогч одоо Лука шиг ч юм уу Simmons шиг ингээ дамжуулдаг төрлийн тийм холбогч болгож гоё санагдаад байгаа. Тэгээд Дорт гэж нэг сайхан хамгаалч шийддэг хүн байна. Энэ жил айгүй огцом шидэлтэн сайжирсан байлаа мэн үний. Тийм тэгээд ер нь бол ирээдүйн бол бас дайггүй шүү. Тэгээд айгүй гой хослолтой олчлоо гэсэн үг шүү дээ. Тэгээд мэдээж Дорт туслаад явна. Тэгээд цаашаагаа залуучууд яаж хөгжихийг бас мэдгүй учраас драфтаас нэг гоё төв мөв авчулдаг. Тийм тэгэхээр ер нь бол дайггүй байна. Гоё гэрэлтэй байна л гэж харсан. За тэгээд та нарын фэнүүд бас нэг харангууд ингээл энэ үлрэлт олон бичихгүй баг. Та нар үе энийг хэлчихдэг шүү дээ. Тийм хожингууд нь шууд амар нөгөө хит бүр ингэж баярлж хүлээж авдаг. Угаасаа нөгөө нэг хоцсон дээр нь бичээд авъя гэдэг. Энэ үлрэлт угаасаа таагдах зорилттой. Ер нь бол Houston OKC-ийн хоёр л ер нь хамгийн доор байх нь үгүй юу? Тэрлээ гэж байгаа. Гэтэ яг гоо драфтаас яг гоё хулгай хийж. Айгу драфтаас авсан тоглогчд нь сайн байж чаддаг баг аахгүй юу? Тийм Yoндотой. Одоо Warriors их ч юм уу те. Тэгээд энэ удаагийн одоо юун дээрээ бол гайгүй явчих байх л гэж би боддог шүү дээ. Одоо салгахгүй л бол өмнөх хаардан дээрх гаргадаг алтаа гаргачихгүй бол гайгүй л гэж бодож байна да. Ер нь бол тэжгүй хаа би бол бас тэжгүй гэж нэг гаргасан алтаагаа бас дахиад яриач тавтахгүй л гэж. Тэгээд угаасаа драфтаас сайн хүн авдаг баг учраас тэгээд менежер сайтай учраас боломжийн баг гэж харсан. За ер нь ингээд ихний сегментээ бол дуусгая. Ер нь сүүлийн үеийн те NBA-ийн мэдээллүүд яг уу болон тоглогчдын анализ гэдэг талаар бол яриад дуслаа. Манай ер нь подкаст бол 3 сегментээр явна. За тэгээд 2 дугаар сегмент дээр болохоор илүү нэг зочинтойгоо холбогдуулаад уялдуулаад одоо NBA-ийн тоглогчдын сэтгэл зүй, тамирчдын сэтгэл зүй ер нь ямар хуу байдаг. За ямар нь ингэж сэтгэл зүйн юунд ороод за гарч чадсан нь ямар амжилттай байгаа талаар бол манай номын маань бол ярилцъя гэж бол бит хоёр бэлдсэн байгаа. За тэгээ 2 дугаар сегмент рүү оръё. Манай ч өөрөө сэтгэл зүйч мэрэгжилтэй тий мэдээж багшаар ажилладаг. За тэгээд тоглогчдын ер нь бол одоо түүхтэй за ямар амьдрал туулж өссөн ямар одоо тийм одоо жишээ би тэр нөх хиний постыг уншаад амар гой санагдчихсан байхгүй нөх Махмуд Абдуллах нэг ямар өвчтэй гэсэн байл. Tourette syndrome. Тийм нэг байгаа явгаа ингээд анхаарал сарнах өвчтэй гэсэн байна. Tourette syndrome болохоор ингээд нөгөө одоо татдаг гэх юм уу тий. Одоо нүрээ эвгүү татдаг, сонин аваа гаргадаг нэг тиймэрхүү хэмээг байгаа. Тий. Тэгээд тиймэрхүү өвчтэй ямар тоглогчд байдаг гэдээ одоо олон түүх бичижсэн. Сая бол нэг Кобигийн бэлтгэлийн зарчим энэ талаар бол гоё нийтлэл оруулсан байлээ. Тэгэд ер нь NBA-ийн тоглогчдын сэтгэл санааны асуудал яг сүүлийн 5 жилд бол айгүй яригадаад эхэллээ тий. Одоо DeRozan тэгээд Kevin Love ч гэдэм юм уу. Тэгээд тэр хоёр ч өөрсдөө нэг NBA Cares гэдэг хөтөлбөр дээр ингээд байнга нөгөө юу гардаг шүү дээ. NBA TV-г үзэхээр. Тий. Одоо рекламын сторкон дээр ч юм ингээд ингэсэн гэл тий. Ер нь тэр талаар хэр судалж ив. Хэр сонирхолтой байж байна. Тий, ер нь бол угаасаа яг миний бичдэг төрлөл ер нь тэр байхгүй. Тэгээд ер нь бол сэтгэл зүйн нийтлэл бичдэг хүн баг байгаагүй. Тэгээд фэнүүд болохоор тоглогчтой мэдээдсэн, тоглолтыг мэдээдсэн. Гэхдээ яг цаадах зүйл нь ерөөсөө мэдгүйс ах. Тэр тоглогч яаж тэгж тоглоод байгаа? Эсвэл тэр тоглогч ямар амьдралаас гарч ирээд байгаа? Эсвэл
тэр тоглогчийн сэтгэл зүйн асуудал нь юу юм гэдэг ч юм уу. Тэр зүйлийг мэдэхгүй байсан учраас тэгээд мэрэгжилтэйгээ хослуулад тиймэрхүү зүйл хий гэж бодсон. Тэгээд яг миний дагнж бичдэг төрөл нь угаасаа тамирчтай сэтгэл зүй. Тэгээд NBA болохоор нөгөө нэг Kevin Love дөрөөсөн хоёроос болж ер нь бол тэр хөтөлбөрүүдэд бүр илүү шинжилсэн байхгүй. Яг тэрийг нь бүр ингэж дэлгээд тэгээд ингээ өөрчлөх шаардлагатай илүү сайн ажиллах хэрэгтэй гэж одоо дугаарсан хоёр хүн нь тэр хоёр. Тэгээд хүмүүс болохоор мэдээж Америк өндөр хөгжилтэй орн юм чи ингээл сэтгэл зүйн асуудлаа бүгд л шийдэж байгаа ингэж байгаа гэж бодсон боловч тэнд хүртэл асуудал нь байж л байгаа. Тэгээд дутагдaltaй тал байж л байгаа. Тэгэнгүүт тэр хоёр ингэж дугаарснаар NBA хөтөлбөрүүдийн нэмэлт дүрмүүд оруулаад одоо тэр тамирчид сэтгэл зүйн ингүүлтийг ийм тасалж байна, багууд сэтгэл зүйчтэй байна гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнуудыг нэмж өгсөн. Тэгэхээр тэр хоёрын нөлөө бол маш их байсан гэсэн үг. Тийм. Тэгээд мэдээж одоо тэрнээсээ гарч чадсан болохоор эдгээр тоглогчид илүү амжилттай яваад байгаа гэж бол харагдаад байгаа шүү дээ. Тэгэхгүй л нэг өмнө нь одоо бид нар Kevin Love-ыг одоо нэг Миннесотад алж иддэг байсан юм. Тэгээ Cavs тоглолт нь онцсон байсан. Тэр үедээ одоо depressionтэй байсан гэж ойлгож болох уу? Нөгөө panic attack гэдэг байхгүй юу? Ер нь сандрах эмгэг гэх юм уу? Kevin Love болохоор тиймэрхүү байсан. DeRozan болохоор сэтгэл готрол байсан. Depression гэсэн. Тийм, depression гэсэн үг тийм. DeRozan ч угаасаа нэг Raptors тахта үлрэлт айгуу сайн. Тэгээд плей-офф болохоор яалчгүй нэг юм шал өөр хүний биед орсон юм шиг тий. Тийм, шал өөр орчдөг. Тий. Тэгээд энэ жил болохоор одоо ямар байгаа вэ тий. Одоо анхныхаа ер нь бол хожлын хоёр шидэлтийг бол ингээд жилийн зайтай. Яг нэг 2 өдөр л хийсэн л дээ. Яг он гараад оны хийсэн. Тэрэн дээр хийсэн. Тэгэхээр сэтгэл готрлаа яа давж чадсан. Тэгээд тэрийг ер нь яаж давж гарсан талаар нь ер нь ямар мэдээллүүд байсан бэ? Ер нь бол DeRozan болохоор ийм одоо 2018 онд бол би ингээд сэтгэл зүйн асуудалтай байна гэдгийг бол олон нийтэд зарлалцсан. За тэгээ 2019 онд бол нөгөө Торонто одоо буюу багийн хамтрагч нь авраг автсан. Тэгээ 2021 онд аав нь нас орсон. Тэгээд 2022 онд ийм тоглолт үзүүлээд байгаа тоглогч байхгүй. Тэгэхээр энэ нэг 4-5 жилийн хугацаанд юу болоод байгаа вэ гэхээр тэр хүн бол хангалттай унах одоо зүйлүүд бол болоод яваад исэн гэсэн үг. Тэгээд DeRozan-ы энэ зүйлээ даваад байгаа шалтгаан бол ерөөсөө дэлгэсэнтэй л холбоотой. Одоо өөрөөр хэлбэл яг нэг сэтгэл готрал гэдэг зүйл чинь харанхууд байх тусмаа ингээд улам илүү хүчтэй болдог зүйл байхгүй. Хинтээ ч ярихгүй байгаа ганцаараа нэг байх дуртай болдог шүү дээ. Хүнийг ингээд сэтгэлээр унж мунахаараа тэгэл нэг харанхуй өрөөнд ганцаараа байгаал тэгээд байна гэдэг чинь тэр сэтгэл готрал чинь илүү хүчтэй болоод байна гэсэн үг. Тэгээд улам давж гарахад хэцүү болоод байна гэсэн үг. Тэгээд тэр харанхууд байгаа зүйлийг яах ёстой юм бэ гэхээр гэрэлд гаргах ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл илчлэн тэгээ хүмүүст хэлээд илчилчихээр тэр зүйл нь жижигэрчдэг байхгүй. Мэдэгдээд, дийлгэгдээд тэгээд нөө хуваалцаад ах тусам тэр зүйлүүд нь багасаж яваад байдаг гэсэн утгатай. Тэгээд DeRozan-ы нэг одоо хийгээд байдаг сайн зүйлүүд нь зөвхөн хуваалцаасаа гадна нөгөө оюутнуудад лекц уншдаг ч юм уу эсвэл подкастуудаар орж тэр талаар нөгөө мэдээлэл хуваалцдаг, тийм хүмүүс тусалдаг ч юм уу. Иймэрхүү нөгөө хүмүүнлэгийн ажлууд хийгээд байдаг учраас бас нэг сайн зүйл болж байгаа. Нөө стрессцэн одоо хүнийг одоо стрессээ яаж даван туулах юм бэ гэдээ асуухаар хүнд тусал гэж зөвлөдөг байхгүй. Тий, өөрөөр хэлэх юм бол тэр зүйлээс ад жаргалыг мэдрэх хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгэхээр яг өөр нэг юмар л наад жаргалыг оруулж юм гэсэн. Тэгэхээр хүнд тусал гэж зөвлөдөг. Тэгэхээр бас сэтгэл готрол бас төстэй. Тэгэхээр яаж давж гарч ийн гэхээр бусадтай хуваалцаж тэр асуудлаа илүү жижигхэн болгож гин гэсэн үг. Тэгээ дээрэс нь илүү нөгөө харагдах үйц болгож гин. Одоо ингээд сэтгэл готролд орчод бодоол яваад байна шүү дээ. Тэгээ бодоол яваад хахаар тэр ингээд нэг хийсрээ одоос тэнгуү тэрэндээ ингээд орогдоод. Тэнгуү тэр ингээд яриад бичээд ингээд тодорхой болгочоор нөгөө хүн ингээд одоо энэ дэвтрийг хараад дэвтэр юм байна гэж ойлгож байгаа шиг энэ сэтгэл готрол юм байна. Эсвэл энэ асуудал юм байна гэж ойлгочтой. Тэгээ тэр нь DeRozan-ийн хувьд маш том ололт болсон. Тэгээд нөгөө нэг хүний одоо хамгийн сул дорой байдал чинь эргээд хүний хамгийн хүчтэй байдал бол тийм ээ л да. Тэгэхээр DeRozan-ы хувьд бол хамгийн сул дорой байдал нь сэтгэл готрол нь байсан. Одоо хамгийн хүчтэй байдал нь сэтгэл готрол нөхгүй. Сэтгэл готролоос гарснараа тийм гарч чадсан гэдэг нь тэгэхээр тэр зүйлээс болоод тэрнийг давж туулснараа илүү хүчрхэгдэж байгаа гэсэн үг. Тийм одоо нөгөө ингэдэж штэ эко нөгөө нэг тоггүй Африкт одоо тоггүй өссөн. Ядуу буурайсан. Тэгээд тэр нь бол тэр хүний эмзэг байдал. Тэгээд тэр алдартай болонгуудаа Африкчуудыг тоогоор хангасан. Энэ бол тэр хүний хүчтэй байдал. Тэгэхээр хүмүүс ч гэсэн одоо ингээд
нэг асуудалтай байвал энэ миний одоо сул тал гэж ойлгохгүй энэ дараа нь миний хүчтэй тал болох юм байна гэж ойлгож болно гэсэн үг байхгүй. Харин би нэг яг дэрөөсөн чи яг 18 онд ингээл те депрессэнд орсон. Тэгээд мөн LeBron хожигдсон. Тэгээд 4-0 болсон. Тэгчихсэн чинь 100 солилцсон бохгүй юу? Кавай. Тэгсэн чи яг би Instagram-ын дагдаг байхад дэрөөсөн баг 6 сар байна уу? Instagram-да постоо ингээд хаацсан ингээд хар профайлтай нэг юм ууралсан явтал явуулсан. Тэгээд дараагийн жилүүд нь тим ч амар амжилттай байгаагүй. Яг Spurs нэг жил юу орсон л доо. Тэгээд өнгөрсөн жилээс харьцангуй би гайгүй болцсон байна гэж харагдсан. Өнгөрсөн жилд дэрөөсний тоглолт ингээд өөрөө ч тэр айгүй юм тэгээ тоглолтоо тэлцэн дээрэс нь юм жоохон чөлөөтэй тоглоод байгаа. Тэгээд энэ жил Чикагод ирснээр одоо хотын уур амьсгал өөрчлөгдөх юм тий. Тэр нь амар нөлөөлсөн юм болов уу гэж бодсон. Тийм ер нь бол тийм. Тэгээд нөгөө нэг дөрөвс нь бас ажиллаад явдсан байхгүй. Одоо нэг сэтгэл готрол нэг асуудал гэд нэг одоо өвчин байлаа гэхэд эмчлэгдээд ингээ удаан хугацаанд явж тэрэн шиг сэтгэл зүйн асуудал бас адилхан. Ингээ хэдэн жил ч явж болно. Ингээд нөгөө нэг өөр дээр ажилласаар байх гэдэг одоо үргэлжилж байгаа цаг дээр зөвхөн тэр үедээ ажиллаад дуусгах биш. Одоо ч гэсэн дөрөвс нь сэтгэл готролтойгоо ажилласаар л байгаа гэсэн үг байхгүй. Тэр нөгөө нэг хин Draymond Green-ийн ток шоунд бас орцсон байсан шүү дээ. Тэгээд ярьжсэн. Нэг Торонто намайг сольсноор би ихсэн ингээд тэрийг бол ярьжсэн нэг ток шоугаас. Тийм тэгээд бас нэг сайн тоглоод байгаа шалтгаан нөө зөв багт авчирсан байхгүй. Тэгээд өөрөө ингэсэн штэ ингэж хэлсэн байсан нөө би буст одоо очингуудаа нэг тийм андердог мэдрэмжээ дахиж мэдэрсэн буюу нөгөө Торонтод байн хожигддаг байсан нөгөө буюу өлсөж цангасан тэр мэдрэмжээ дахиж мэдэрсэн болохоор тэр нь надад айгу гоё байсан. Тэгэхээр өлсөж цангаад байна гэдэг чинь сайн тоглоно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тэр мэдрэмжээ дахиж нөгөө мацаж хэлж чинь. Тэгэхээр тэр мэдрэмжээ дахиж мэдэрсэн гэдэг чинь тэр тоглох сайн тоглоно гэсэн утгатай. Тэгээд би яагаад одоо буус авраг авч болохгүй гэж. Би яагаад тийм миний авраг авах баг яагаад буус гэж болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр өөрөө угаасаа л авраг авах баг одоо зорилготой амжилт үзүүлэх зорилготой буус точсон. Тэр нь ч одоо биелээд явж байгаа гэсэн. Буугаас илүү бол биелүүлж байгаа. Тэгээд дээрэс нь бас одоо нөгөө нэг хослолууд нь одоо тоглогч нь ч гэсэндээ цогц чадсан гэх юм уу? Лонзо Лавин хоёр бол яг нэг байр суурийн айгу гоё өгсөн байгаа. Тийм тавьж өгсөн. Дээрэс нь багийнх нь бас нэлээд нөлөөлж байгаа болоо одоо. Яг гоо Спурсийн систем Спурс илүү нэг системд тоглолдог. Дээрээс нэг Попович хийгэр штэ. Тэнгүүд дөрөвснийг нэг илүү хаагаад исэн юм болов уу гэж би бодоод байна. Тийм ер нь бол тийм байх магадaltaй. Угаасаа нөгөө яг л нэг одоо хөгшин дасгалжуулагчийн л юу байхгүй. Тэр чинь нэг тогтсон арга барилаараа заавал ингэж л тоглоно гэдэг дүрм журам байгаа. Тэнгүүд нэг одоо залуу хүмүүс чинь ингээл задгаад чөлөөтэй тоглолмоор байна гэдэг тийм л болцсон баг. Тийм тэнгүүд одоо дөрөвс нь буус очвол яг тэрийгэл мэдэрсэн. Тэгээ бүх юм нь бүрдсэн. Тэгээд одоо ч гэсэн тэр нь хэрэгжээл явж байгаа гэсэн үг. Тийм. Өөр сэтгэл зүйн юм дээр ихэд одоо баабал дахь тоглогчдын сэтгэл зүй бас аюу сонирхолтой байсан шүү дээ. Одоо Пол Жорж жишээлбэл бас ингээл сэтгэл готролд ороод ингээ нөө одоо Instagram те юу ингээл хүн амтантай хэрэлтэй тэгээд тоглолтоос илүү шуугаа тариадсан тийм. Твит рүүгээ орсон байсан. Тэгээд хайцангуу гайгүй удаан үргэлжлээгүй юм шиг үлээ те Жорж бол. Тийм гайгүй богинохоо. Гэхдээ яа тэр тоглогчид бас дотор нь юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. Хэлэхгүйсэн ч дотороо тийм байгаа ч юм л мэдэхгүй. Гэхдээ бол яг ил гарснаар бол арай гайгүй болсон. Тэгэд ер нь бол ковидтэй холбоотой байхгүй одоогийн тоглогчдын сэтгэл зүй чинь. Тэгээд ковидоос болоод дэлхийд даяараа хямарсан шүү дээ. Ер нь бол дэлхийд даяараа. Тийм нөө олон хүн одоо гэр бүлийнхнийгаа алдсан. Тэгээд Лилард байна. Тэгээд нөгөө Бамбл дээр одоо нөгөө нэг бүх юм нь чөлөөтэй байсан хүссэн бүхнээ хийж болдог байсан мөнгөтэй ингээ амжилтанд хүрсэн нөгөө эрх дураараа байсан тоглогчид яг нэг газарт очоод заавал нэг дүрм журам баримтлах хэрэгтэй болол сахилга баттай байх хэрэгтэй болол тэгэхээр бид нар ч гэсэн нөгөө хүл хорионд оронгууд гармаар санагдаад шүү дээ найзуудтайгаа уулзмаар санагдал нөгөө хүний угаасаа л хэрэгцээ нийгэмтэй байх хэрэгцээтэй тэнгүү тэр тийм яг үнэн тэнгүү тэр бүх зүйл нь угаасаа хаагдчихаар хүн угаасаа л стресстэй нь ойлгомжтой гэсэн. Тэр нь бол зүгээр нэг одоо ямар нэг сэтгэл зүйн муутай хүн стресстэй байгаа сэтгэл готролд ороод байгаа тэгээд сэтгэл зүй сайтай нь бол хязгаарч стресстэйгүй эсвэл сэтгэл зүй асуудалтай болдгоо гэсэн үг биш. Ямар ч хүнд яаж ч илэрж болно гэсэн үг. Тэгээ Баблд болохоор угаасаа яг л нөх хүл хорионы л тэр сэтгэл зүй илэрсэн л дээ. Тэгээ Пол Жорж болохоор угаасаа өмнө нь бас сэтгэл гутралын юмнууд байсан. Тэгээд сэтгэл засалч дээр очсон байхгүй. Бэртлээс болж ер нь ясан баг. Тийм бэртлийн юм бас байгаа. Угаасаа нөө бэртлийн сэтгэл зүгөө тусдаа бас байгаа. Тэр угаасаа л нөлөөлөх нь ойлгомжтой. Тэгээд сэтгэл засалч дээр очсон яг тэр үеэрээ. Тэгээд
тэрний дараа шууд өссөн шүү дээ тоглолт нь. Шууд бүр огцон өссөн. хэмжээнийг л нэг хаяад MVP хэмжээнд тоглоод. Тэгээд ер нь би бодоод Жоржиг ер нь муу тоглол за энэ жоохон сэтгэл санаагаар унш штэ гэж. Тэг яг нэг сэтгэлээрээ жоохон явдаг тоглогч байж магадгүй. Яг өвксэд явахтай тэгсэн шүү дээ. Өвксэд ирдэг жилдээ айгу таараа басгүй. All-Star арай чүү ядаж сонгодоо. Дараа жил нь тэгээ нөө MVP-G гэдэг. Тийм нөгөө хамгийн өндөр юугаа стата үзүүлчихсэн. Одоо яг хоо Портландд л хожигдсан болохоос тэр жилийн Пол Жорж амар өссөн бохоггүй. Тийм. Тэгээд Clippers дээрээ бас унаа жоохон юм савлгаатай л санагдаад байт юм Пол Жорж. Тэгэхээр одоо яг тийм савлгаагүй том одууд сэтгэл зүгээд яаж бэлдэх талаар чи бас оролцсон байсан. Тийм. Нөгөө LeBron Steph хоёр хамгийн үлгэр жишээ байхгүй. Тийм. Тэрнээс гадна одоо Kobe-гийн сэтгэл. Тийм Kobe бол домгийн яриатай шүү дээ. Тийм. Тэгэнгүүт яг хөө юм байгаа. Угаасаа бүгд адилхан хүн гэхдээ яг өөрийгөө яаж авч явж байгаа вэ? Яаж хүмүүцсэн бэ? Одоо хэр сахилга баттай вэ? Өөр дээр хэр ажилдаг вэ л гэдгээсээ бүх юм шалтгаална. Түүнээс бол тэр угаасаа л сайн байсан муу байсан гэсэн юм байхгүй. Тэгээд Kobe бол бүр юм би бол ер нь ингэж бодож байгаа. Хэрвээ гадаадд очиод спортын сэтгэл зүгээр сурвал би Kobe-гийн сэтгэл зүгээр диплом хамгаална гэж боддог байхгүй. Тэгээ Kobe-гийнхыг бол тайлаад юусоо дуусахгүй байгаа байхгүй. Хичнээн судлаач дуусахгүй гэдэг чинь тэр хүн энгийн хүн байгаагүй гэсэн үг. Тэгэхээр тэр бол угаасаа онцгой багаасаа бүр нэг хит бүр юм юу байхгүй. Нөгөө нэг тоглогчтой хүртэл шаахдаг. Бүр хитрхийн харизматай тэгээд бүр тоглогчтой яг өөршөө байлгах бүр ингэж улаардаг те. Яг тийм бүр хит хүчтэй. Тэгээд тэр хүний төвшөнд баг очих хүн байхгүй гэдэг ч юм уу те. Хүрх хүн ингээ ховорхон байдаг. Kobe-гийн хувьд бол угаасаа нэг тиймэрхүү байгаа. Ер нь бол бас нэг жоохон төрлөхөөсөө гэх юм уу нэг тиймэрхүү төстэй. Дэлхийн тийм дэг журамтай. Тийм. Тэгэнгүүт LeBron Steph хоёр бол өөр. LeBron ялангуяа өөр. 50 маягийн шүү дээ. LeBron бол яг тийм шүү дээ. Тэгэнгүүт амьдралыг хараад үзсэн ч гэсэндээ LeBron бол хүнд амьдралаас гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр сахилга батгүй байвал байж болохоор тоглогч байхгүй юу? Ямар ч хүмүүжлийн доголдолтой байж болохоор тоглогч. Тэгтээ тэр угаасаа өөрийгөө сайн хүмүүжүүлсэн. Тэгээд хэрвээ тэр хүн сахилга баттай ухаалаг байх юм бол тийм амьдралаас яаж үлгэр жишээ нэгэн болж чаддаг вэ гэдгийг харуулсан. Тэгээд сэтгэл зүйн бэлтгэл нь угаасаа ер нь бол нойр угаасаа 12 цаг унтдаг гэдэг нь шүү дээ. Хүмүүс гайхаад байгаа. Ер нь бол 10-аас 12 цаг унтдаг гэдэг. Тэгээд сайн унтж байгаа хүн чинь жаргалтай байх нь ойлгомжтой. Арслан хичээндээ ороод унтцсан юм шиг санагдав. Одоо юу гэдэг нь хүн дутуу нойртой байхаар амар ууртай байдаг шүү дээ. Тэгээд LeBron бол хангалттай унтж байгаа юм чи мэдээж сайхан ааштай л байж таарна. Тэгэхээр нойр угаасаа л мундаг сайн байна. Тэгээд гэр бүлийн дэмжлэг сайн байна, уур амьсгал. Тэгээд дээрээс нь сэтгэл зүйн бэлтгэл гэдэг дээр одоо нөгөө нэг тусгай дасгалууд байгаа шүү дээ. Тийм одоо нөгөө дасгалжуулагчтай байгаа. Тэгээд тэр дасгалуудаа угаасаа байнгын л хийж явж байгаа. Тэгээд тэр нь угаасаа л тогтцсон. Тэр хүний хоол идж байгаатай л адилхан дэглэн болцсон болохоор тэр хүнд нэг асуудал байхгүй. Тэгэл бүх юм л тусдаа дасгалжуулагчтай байгаа шүү дээ LeBron ч. LeBron-ы хувьд бол тийм байгаа. Тэнгүүд Steph бас өөр. Steph бол бүр илүү сэтгэл зүй дээр ажилладаг. Тэр нь болохоор нөгөө нэг юм шийдвэр гаргадаг юм тоглоомн дээр ажилладаг. Тэгэж ийм анхаарлаа сайжруулад, анхаарлаа хуваагаад тиймэрхүү тоглоом дээр ажилладаг байхгүй. Тэгээд тэр тоглоомоо ингээ нүдэн жаа ингээ товчлуур даардаг нэг тиймэрхүү юм байт. Тэгээд тийм дасгал хийдэг. Тэгэхээр тэр хүний анхаарал салаад тэгээд шийдвэр гаргалт нь зөв болоод илүү сайжирж байгаа. Тэгэнгүүтээ бүр аимшигтай юм гэх юм бол энгийн тоглогчид бол ингээд тоглогчдыг зүгээр хамгаалдаг шүү дээ. Тэгэнгүүт Steph бол нөгөө эсрэг багийн тоглогчоо өөрийнхөө хүссэн газарт зогсоох чадвартай гэж байгаа байхгүй. Өөртөө ашигтай байрлал тэр хүнийг зогсоох хэмжээний тийм сэтгэл зүйл харангуйтаа тэр хүнийг ингээд тоглолтыг нь бүр өөрчлөх хэмжээний тийм сэтгэл зүйн бэлтгэл хийдэг гэсэн. Тэгэхээр амар Steph эсрэг тэгээ холбогчд бүр тийм амар перформанс үзүүлж чадаад байдгүй шүү дээ. Ингээд бодохоор яг үеийнх нэг бол одоо Рас ч юм уу те мэдэр бол ер нь бол яг Стефтэй тулахаар ер нь бол жоохон унцдаг талтай шүү дээ. Тэрнтэй ер нь тэнгүүд энгийн тоглогчид бол өөрийнхөө сэтгэл зүйдээр ажиллаад өөрөө сайн тоглохоо боддог бол Стеф бол бүр өндөр төвшний буюу өөрөө сайн тоглоод дээрэс нь нөгөө өрсөлдөгчөө муу тоглуулах тактик мэддэг гэсэн үг байхгүй юу? Тэгээ Стеф бол ер нь бол нэг юм happy guy шүү дээ. Тийм муудлын юу ш. Тэнгүүд өөр одоо миний яг бодож байгаа юу гэхээр Durant байна л та. Durant бол нэг тийм хэрүүлч тийм маань чинь. Тийм хэрүүлч. Одоо имзэг арьстай гэлээд. Тэгээ мань уу яг тэрнээсээ амар их хүч аваад ер нь тоглоод алаад байдаг юм шиг байна. Тий. Тэрийг тийм сул талаа өөрийнхөө даваа талаа толгоод талбай дээр тэрийг гаргаж чаддаг гэж.
Тийм KD бол яг ингээд зөв Баатраар ярих юм бол Стеф бол сайн дүрэн, KD бол муу дүрэн шүү дээ харахад бол. Тийм тэгэнгүүт хиро маяг нь шүү дээ KD бол. Тийм ер нь бол тийм тэгэнгүүт KD одоо KD-гийн сэтгэл зүй сайтай гэдгийг яаж нотолж болох вэ гэхээр KD-гийн нөгөө нэг үзэн ядагчид бол огцом ихссэн шүү дээ. Тэгэнгүүт KD зүгээр ингээ ордондоо орохдоо зүгээр чихэв зүгээр ингээ юу ч болоогүй юм шиг ингээ орсноо зүгээр халаад идэх байхгүй. Тийм одоо өөр тоглогчд байсан бол ингээ аль хэзээ муу тоглолт ч юм уу ингээ унаад явж байгаа. Тэнгүүд зөвхөн KD болохоор л зүгээр ингээ юу ч болоогүй юм шиг тоохгүй ингээ явж ирсэн аа. Тэр олон одоо үзэн ядагчдын тэр хараалыг тэгж сайн тоглолтоор хариулдаг тоглогч ховорхон шүү дээ. Тэгэхээр тэрнээс бүр ингээ ирч үч яваад байгаа. Тийм тэгэхээр бүр тэрнээсээ бүр ингээ өөрийгөө хурцалдаг. Тэгээ дээрэс нь нөгөө ахилийн шүрмсөө гимтэчэд ингэж тоглолдог тоглогч юу байхгүй те. Тий. Яг хоо Коби яг хоо байж болох ч гэсэн яг одоогийн тэгээд угаасаа л бас нас масан тэгээд явж исэн. Тэгээд KD пропорцийн ч өөр ингээ тэгэнгүүт хүчин чадал л те. Тэгэхээр KD шиг ингэж ахилийн шүрмсний гимтлээс бол ингэж ирээд тоглосон тоглогч байхгүй. Тэг ер нь түүхэн. Би бол анх яг нөө гимтчээд эргээд нь за ер нь өмнөх шигээ бол болохгүй байх. Бүгд л яг тэгэж бодож байсан баг. Бүр яг би бүр тэрэнд бат итгэлтэйсэн баг. Яа тэгэхээр KD ч бас тийм залуу малгай тоглогч биш шүү дээ. Одоо 33 34 хүрч байгаа. Тэгээд бодонгууд за эн чин ийм хурд тесрэлтнээс ингэж гарч тоглолдог гэсэн. Манай нөгөө айгуу сайн ингээ бие амрааж 2 жил ер нь бол баг бүтэн тоглоог байхгүй. Календараар бодохоор. Тэгэхээр бол айгуу зөв. Одоо тэгээд дээрэс нь нэг өнгөрсөн үйлрэлч гэсэн нэлээд KD-г харцансан нь бас боломжийн ингээд амралт өгсөн юм шиг байлээ би хадна. Тэгээд одоо энэ жил бол дандаа бараг 40 минут тоглож байгаа талбай дээр тий. Тийм тэгэл тэр чинь нөгөө Кайри ирэх юм бол тэр минут багасгаар бас ачаал нь багасгаар илүү сайн болох байхгүй. Асуудалгүй болцсон харагдана. Тийм тэгээ бараг өмнөхөөсөө сайн тоглоод байгаа юм шүү тий. Кавай Леонардд сэтгэл зүй асуудал гэж байдаг болов? Бага шүү дээ. Би бичсэн шүү дээ Кавай Леонардын асуудлыг. Гэхдээ яг нөгөө нэг өөрөө илчилсэн асуудал байхгүй зүгээр л би ухаж зүгээр таамаг гаргасан гэх юм уу. Нэг Кавай чинь юу штэ аавыгаа нөгөө аав нь буудуулсан нас орцсон. Тэгээд хамгийн гол нь хүнд алуулаад дээрэс нь хин алсан гэдэг нь тодорхойг байхгүй. Тэгэхээр айгуу сонин сэтгэл зүй. Одоо хүн ингээд зам ёсороо өнгөрөөд ч юм уу өвчнөр ингээд ээж аав нь өнгөрөхөд бол хүн нөө хүлээж авах байдал нь арай зөөлөн. Мэдээж хугацаа хэрэгтэй ч гэсэн. Тэгэнгүүт тэр аав нь хамгийн дотны хүн яаж яхад аав нь байсан. Тэгэнгүүт тэр хүн нь ингээд буудуулаад нас орцсон. Тэгээд дээрэс нь эзэн нь олдоогүй. Хэргийн эзэн нь олдоогүй гэхээр тэр хүнд маш том юм бүр юу өссөн байхгүй нөө төгжээ өссөн сэтгэл зүйн. Тийм бүр тийм тэр нөгөө төгжээнээсээ гарах гэж нэлээд утсан шүү дээ. Угаасаа л багасаа ингээл юусоо инехгүй ингээл бараг хүнтэй ч юм ярихгүй олон нийтийн сүлжээж ашиглахгүй ингээл нэлээд удаан явж агаад тэгээд тэрийг нэг эдгээсэн зүйл нь ер нь бол авраг авсан гэж магадгүй. Яагаад гэвэл нэг тэр хүний сэтгэл за би ингээд аавынхаа лөө ч юм уу те авраг авч өглөө гэдэг тэр хүлээс нь тайлагтаад тэгээд тэр хүний сэтгэл баг зэрэг идэрсэн баг. Тэгээд тэрнээс хойш ер нь одоо харахаар шал өөрштэй. Айгуу сайн инээж байгаас те. Торонтод ирснээс хойш ер нь инээгэл одоо сүүл трекинг клипнүүд ч тавцсан явчихлаа. Тийм тэгээд айгуу сайн инээдэг болсон. Тэг хүмүүстэй харилцдаг болсон. Ер нь бол нүүрсээрээ болсон. Шал өөр болсон байхгүй. Тэгэхээр тэр авраг авсан яг тэр нэг хүлээсийг нь тайлж өгсөн байж болно. Тэгээд нэг эмор бол бас яаж эмордгоо харуулсан тийм харуулсан. Тэгээд одоо бас Кавайгийн бас хизээ ирэхийг бас хүлээж лээ. Энд чинь бас лигийн топ 5 тоглогч нэг л байсан юм шүү дээ. Тэгээд өөр ер нь чиний судалж яснаас ямар тоглогчдын тийм сэтгэл зүй дээр сонирхолтой санагдчих. Яг од биш зүгээр энгийн тоглогч байвал. Яг хамгийн эвгүй ч юм шиг жоохон харамсалтай нөгөө Дилонт Вест гэх тоглогчуд шүү дээ. Нөгөө нэг хүмүүс нөгөө Леброны аав гэдгээр. Тийм Леброны аав гэж ярьдаг. Тэр тоглогчийг судлаад жоохон юу бас. Байполор гэсэн байсан шүү дээ. Тийм сэтгэл хэцүү болсон гэх юм уу. Яг нөгөө нэг яа гэвэл хүмүүс бүгд тэр тоглогчийг нөгөө нэг масууруулах бодисны хамааралтай мөрөөдө тоглоом тоглодог гэдээ ойлгоцсон байхгүй. Тэгэхээр тэгэж тоглодог нь үнэн л дээ. Тэгээд тэрийг нөгөө нэг асуудал нэгэ бодсон. Тэгээд тэр асуудлаас болоод орон гэрг болцсон. Тэгээд гуйлахчин болцсон гэж бодсон. Сүүлд бол хэцүү болцсон байсан. Тэгээд юу вэ гэхээр яг ухаан судалсан чинь тэр тоглогч сэтгэл зүйн асуудалтай байсан байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол bipolar disorder гэж ярьдаг. Тэр нь болохоор хоёр туйл сэтгцэн эмгэг буюу
одоо нэг бүр маш жаргалтай болол юу ч хамаагүй хийгээл айгүй жаргалтай 10 болсон. минутын дараа. Тэгээ байжснаа гинт хамгийн гунигтай хүн болол дэлхийн хамгийн гунигтай хүн болж хувирдаг тим эмгэг байхгүй. Тэгэд тэр тоглогчлогоор тим эмгэгтэйгээсээ болоод мэдээж бусад донтолтууд нь байгаа. Тэгээд ийм олон зүйлүүдээс болоод тим асуудалтай болсон. Тэгээд карьер нь ингээд дуусаад орон гэрг болоод тэгээ хамгийн сүүлд нөгөө нэг даалсан Марк Кьюбен хэмж үгийн ингийн гэсэн. Тэгээд уг нь бүр зөндөө явсан. Тэгээд тэр хүнийг нөгөө спортоор дахиж хичээлэхэд нь туслаад ингээд эмчилгээнд нь туслаад тэгээд бүр эмнэлэгт ажилласан байхгүй уг нь тэр тоглогч чаа. Яг нөгөө сэтгцэн эмнэлэгт яг өөртөө адилхан хүмүүстэй ажилласан гэсэн үг. Тэгээд тийм одоо давж туулах үе дээр явж байгаад хамгийн сүүлийн мэдээгээр бас нэг харамсалтай юм нь буцаагаад арх энэ төр согтууруулахын давгаад тэгээд цагдаагийн газар жоохон түүсэн. Тийм хамгийн сүүлийн мэдээ нь бол тэр. Тэгэхээр юу гэж ойлгож болох вэ гэхээр нөгөө нэг сэтгэл зүйн асуудал ерөөсө басч болдгоо байхгүй. Даваа туулчлаа гэж бодож исэн чинь дахиад нөгөө нэг хинч мэдхгүй ажил буцаад эргэждэг байхгүй. Тэгээд нэг оо дахин гэж ярьдэн штэ. Яг тэрэн шиг нөгөө буцаагаад өөрөө ч мэдээгүй байтал сэтгэл готрол нь тагчдаг ч юм уу. Bipolar disorder ер нь арилтгүй төрлийн өвчин гэх юм уу эмгэг гэж ярьдаг. Тийм эмгэг бол ер нь бол арилдаггүй. Эмгэг нь арилдаггүй, өвчин бол идэгдэг гэж үздэг байхгүй. Энэ бол бас NBA-ийн тоглогчдоос гадна хамгийн одоо тэрийг одоо илэрхийлсэн юм ч бол Kanye West шүү дээ. Тийм bipolar шүү. Тэгээ тэрийгээ бүр ингээ илэрхийлээд нэг цомог гаргацсан. Гэтэ яг уу тэрнгээрээ мань хүн бас амжилт олоод байгаа байхгүй. Тэгэхээр бас цул талаа нөгөө давуу тал болох. Тийм нөгөө л нэг дараа нь хүчрхэгдэл болно гэдэг чинь тэр байхгүй. Тэгээд тийм болохоор басч болдгоо. Тэгэхээр нөгөө нэг яг нэг хэцүү юм сэтгэл зүйн асуудалтай болсон бол байнга ингэж яадаг. Өөрийгөө анхаардаг. Өдрө болгон өөр дээрээ ажиллах хэрэгтэй болдог гэсэн үг байхгүй. Хэрвээ тийхгүй жоохон удаан л явцсан байх юм бол нэг л мэтгээ дахиад бүр ордчдөг юм. Тийм жоохон арчлах одоо халамж өөрийгөө халамжлах л хэрэгтэй болтыг сэтгэл зүйн асуудалтай болохоор. Тэгээд манай сонсогчд бас сайн энэ төвдлаар бас судлаад үзээрэй. Та хэд манаас өөрсдөнд нь зөвхөн чинь те хүмүүс бүхэл хүмүүс тохиолдог, бүхэл хүмүүсийн өвчнөд байгаа, те асуудалтай байгаа гэдгийг бас давхар мэдээд яваарай. Миний өвч гэсэн бас жоохон депресsion ингээд хурдан орчдөг төрлийн юм байна. Тэгээд одоо юу гэдэг тэрнээсээ гарах гэж уддаг ингэдэг тэгээд амар ярвхтай санагддаг ер нь бол. Тийм би бас сэтгэл готролд орсон. Тэгээд аль болох тэгээд тэр үедээ найзуудтайгаа уулздаг ч юм уу те ингээл аль ингээл өөрийгөө завгүй болгох ч юм уу. Одоо Facebook дээр нөө нийтлэлүүд илүү олныг оруулж эхлэх ч юм уу. Тэгэхгүй бол ингээд юм хийхгүй байхаар уламжлал ороод байна. Байлээ. Би бас сэтгэл готролд орсон. Тэгээд мэрэгжлийн үн дээр очсон. Сэтгэл зүйч гэсэндээ сэтгэл готролд орно шүү дээ. Тэгээд өөрөө дахиад мэрэгжлийн үнээс зөвлөгөө аваад тэгээж өөрөөхөд бол гайг болцсон. Тэгээд бараг 6 сармаар юм хийгээгүй шүү дээ. Нийтлэмэл бичээг байхгүй. Тэгээд бараг бүх юм орхигдсон байжгаад тэгээд ер нь бол давж гарсны дараа ингээд бүр урсаал бүх юм бичээд байгаа юм чи ямар зовлонгүй. Тэгэхээр яг л нөгөө давж гарах гэдэг зүйл чинь чухал болчихдээ. Чиний нөгөө нийтлэл үж угаасаа ингээл ойрын хитэн саруудад бол айгүй хурдтай орж байгаа шүү. Тэр нь юу гэхээр миний сэтгэл готрлоод авсантай холбоотой байхгүй тий. За тэгэхээр баяр хүргэцгээе. Номинаас илүү олон пост хүсхийг хүсвэл гэж. Тэгээд орчуулгын ажил дээр ер нь хэр удаж байна? Хэр цаг зарцуулж байна? Энэ одоо нэг юм чанартай чинь нийтлэл боллоо гэж. Янз бүр. Ямар орчуулгаас л шалтгаална. Одоо би жишээлбэл ганц тэр Остер Ривсийн орчуулсан юм тий. Орчуулгаараас тэрнээр бол нэг 2-7 хоног болсон. Гэтэ яг нэг яг суугаад явах юм бол 3 өдөр болсон. Яг бүрэн нийтлэлээр нь яхаа. Тэгээд яг нэг хийж явсаар адил нэг 2-7 хоног багаар юм. Ер нь бол яг бүтэн цагаар нь тооцох юм бол тэл нэг хагас өдөр л болох байх. Тий, хагас өдрийн дотор. Гэхдээ яг нөгөө дандаа юмны дундуур бичдэг байхгүй юу? Яг тутаа биш ингээл нэг өөр юмнууд хийж байгаа л тэгэл давхар хийдэг болохоор ер нь бол хагас өдрийн дотор бол бичдэг өөрийнхөө нийтлүүдийг. Гэхдээ бас нэг бүр ингээ хитэн сар ингээ сунжраал яваад байдаг нэг нийтлүүд бас байдаг. Одоо болтол миний бичиж чадаагүй нийтлэл бас байгаа. Тэгээд тэрийг би бүр өнгөрсөн 7 сараас хойш судалж явсараад одоо болтол бичээг байгаа. Тэгээд ерөөсөө нөгөө нэг заримдаа юм ингээ гараас ерөөсөө гардггүй. Тэгээд тэр нийтлэл болохоор одоо болоог байгаа. Судлаад яваад исэн ч гэсэн сайн болдохгүй байгаа. Тэгэхээр баг за юу иччихсэн ингээ ойлгох. Тэгэхээр зарим нийтлэл бол бүр тэгж уудах ч үе байна. Зарим нь шууд орохноо ингээ урсаад гарчих ч үе байна. Заримдаа бас залхуун хөөрөх ч үе байна гэдэг ч юм уу те.
яг юм хүссэн юмнуудыг бичгээд аягүй амархан байдаг. Одоо жишээлбэл би Леброны талаар нийтлэл бичвэл амар хурдан бичсэн зэ. Тэгээ ингээд өөр мөр ингээд энгийн зүгээр ингээд Rising Star тоглогч моглогчийн талаар ч нэлээ ухаан бодно. Тоглолтыг нь үзэхгүй ингээд бичээд ээлтэй байна шиг тэгж бодож байгаа. Судлан тий. Тэгээ сүүлд яг өөрийнхөө гараас бичсэн гэвэл одоо Мичл Jam Morant хоёр ихийг бол ер нь бичсэн юм байна. Яг тэгээд Lillard-ийн нөгөө нэг ягаа муу тоглоод байгаа яагаад багаас явуулсан. Тий, хоёулаа хоёр өөр талаас нэвчсэн тий. Би сэтгэлцэн үгэн талаас нэвчээд яг нэг өдөр байна уу 1-7 хоногт ер нь постлогдсон. Тий, ойрхон бичсэн. Тий. За тэгээд манай нийтлэлүүдийг мэдээж уншихыг хүсэх юм бол тэгээд манай пэйжийг дагаарай гоё. Бүүстлээд өгөөрэй. Тэгээд чаналуудаас бас үзээрэй гэж бас хүсэж байна. За тэгээд ерөнхийдөө бол 3 дугаар хэсэг рүүгээ оръё. Тэгээ би энийг болохоор жоохон сонирхолтой байлгах үүднээс болохоор би ч өөрөө нэг tier list дээр ранк гаргадаг хүн болохоор яг нэг тус нь бичлэг хийгээд ахаар нэг жоохон юу хэтэл та жоохон ажиллагаа ихтэй л та хүмүүсийн ингэж бичлэгийг. Дээрэс нь би өөрөө тэр бичлэгээ edit хийдэггүй манай цэгийн edit хийдэг болохоор бүр цаг зав яагаад байхгүй юм тустай хүмүүс болохоор тэгээд топ 6 гэж бол нэрлсэн. Яагаад 6 гэж гэхээр мэдээж Леброн 6 дугаартай. Тэгээ би өөрөө ч гэсэн 6-тай айгүй холбоотой байхгүй юу? 6-аас оролцож байгаа. Тэгээ миний ер нь тийм яг 6-гийн толтой жоохон холбоотой л юм бэлээ. Ингээд амьдралаа харсан чинь тэгээ 6 хөхтэй ч болох юм уу ч гэж. Гэтэ 6 хурууг үлтэй гэл. Тэгээд энэ удаад болохоор өнгөрсөн 10-ны би бол шилдэг топ 6 одоо холбогчийн байрлалын тоглогчийг бол нэрлэе гэж бол шийдсэн байгаа. Тэгээд энэ дээр бол бичсэн байна. За тэгээд өнгөрсөн 10 гэдэг болохоор 2010 оноос 2020 он хүртэлх яг PG буюу одоо холбогчийн байрлал дээр хин одоо мэдээж шилтгэнд байсан талаар бол яриад явъя гэж бодсон. Тэр чиний бодлоор ер нь хин байв яг таамаг гарвал яаж явах юм? Нэгээс нь 6 руу явах юм уу? 6-аас 1 рүү явах юм уу? Үүдэл өөрөө мэдээл нэрлэчихгүй. Дээрээс нь хэлдэг ч юм уу эсвэл. За юу яа л та. Нэгээс нь л эхлэе та. Угаасаа нэг маргашгүй үнэн гэж байдаг шиг тэгээд нэгээс нь эхэлчихье. Ерөнхийдөө болохоор 10-аас 20 те. 10-аас 20 гэхээр хамгийн түрүүнд угаасаа ер нь бол маргаад ч барахгүй хүн гэхээр угаасаа Стеф байгаа байхгүй те. Тэгээд Стефийн амжилтыг нь харахаар 5 удаа финалдаад 3 аврагтай. 7 удаагийн бүх одтой. Тэгээд 2 MVP-тэй гэдэг ч юм уу. Ер нь бол нөө бусад холбогчдын амжилтыг хараад Стефийн амжилтыг харахаар тэгэхээр угаасаа бүр хамаагүй бүр илүү амжилттай учраас угаасаа номер 1 10-ны одоо шилдэг холбогч гэхээр Стеф нэгтэй бол Стефийг нэрлсэн угаасаа ойлгомжтой. Яагаад тэгэхээр угаасаа 2 MVP-тэй 3 аврагтай өөр холбогч баг. Дээрэс нь All-Star-ын дандаа гараанд гарсан. Яг All-Star болсон жилүүдэд дандаа гараанд гарсан. Тим холбогч ер нь цөөхөн. Угаасаа өнгөрсөн 10-ны шилдэг 3 тоглогчийн нэг уу хоёр л гэл ингээл яригддээ шүү дээ. Тийм тэгэл бүх амжилтууд нь ойлгомжтой нүдэн дээр ил байдаг. Тэгэл Стеф бол ойлгомжтой. Тийм. За би болохоор хоёрт нь болохоор хэнийг нэрлсэн гэхээр хоёрт нь би Крис Полыг нэрлсэн. Тийм. Тэгээд Крис Пол яагаад надад илүү санагдсан бэ гэхээр Крис Пол яг 10 жилийн турш доктортай илүү амжилттай тоглолтыг надад үзүүлсэн санагдаад. Одоо жишээлбэл одоо 7 удаагийн All-Star 6 удаагийн All-NBA байхгүй. Тэгээд баг тийм тэгээд 7 удаагийн All Defensive team Крис Полын тэрийг нь хүмүүс ингээ мартчихсан юм байлаа. Яг хамгаалалт товтлогоон дээр зэрэг шилдэг гэж бодно. Стеф гэвэл бид нар мэдээ шийдэлтэй товтлогоог нь ярьдаг бол Крис Пол бас давхар хамгаалтаараа явдаг гэдгийг бол. Дээрээс нь тэгээд тийм яг хуу бүсийн финалд нэг зовж иш нэг хөрсөн л дээ. Джеймс Харден дээр. Тэгсэн ч гэсэн яг Clippers-ийг чирсний үндсэнд Pelicans-ыг чирж ийсний үндсэнд бол одоо Крис Пол юм бол яг багийн амжилт, хөв тоглогчийн амжилт бол надад хоёрт гэж байна. Чиний хувьд хоёрт. За би бас хоёр Крис Полыг нэрлсэн. Тэгээд яагаад гэхээр түрүүний амжилтууд байгаа. Тэгээд ерөөхдөө бол нөгөө нэг Крис Полын утсан баг болгоны амжилт өсдөг гэдэг бүр аимшигтай стат байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тоглогч бүр ямар ч багт утсан тэр багийн амжилт өсөх нь тодорхой гэдэг тийм стат байдаг. Тэгэхээр амар жишээ бол одоо нөгөө юу шүү дээ. Үкэси бол бүр ингээ танк юм ин гэж. Тэгсэн чинь нөгөө плей-офф яатсан шүү дээ. Тэгэхээр тим амжилтууд байгаа. Дээрээс нь нөгөө нэг бас Раскет бас ярил ярьж болох шүү дээ харьцуулдаг учраас. Тэгэхээр яагаад хоёрт нь Крис Полыг оруулаад байгаа гэхээр түрүү жил финалцсан байхгүй. Өөрөөр хэлбэл ахмаг насандаа гэсэн үг шүү дээ. Одоо эд үедээ финалцсан биш. Ер нь бол ингээд ахмаг насандаа
финалдсан. Харин Расын хувьд бол мэдээж эд үедээ бол бүр залуудаа финалдсан учраас Дээрээс нь одоо илүү нэг байна. илүү MVP-д одоо сүүлийн 2 жил бол MVP-д яригдал шүү дээ. Крис Пол бол ихний 10-д ингээл яваал шүү дээ. Багийн амжилтаас үүдэл. Тэгэхээр гэтээ нэр ингээ бодоод тахаар одооны тоглогчдын ингээд одоо нэг хөгшрөлтөнд бүр удаарссан юм шиг санагдав. Тэгээ улам сайжраад байгаа юм шиг те. Одоо LeBron, KD, Steph тэгээ Paul өөр хинчээд яг энэ дөрв бол бүр тасархаа байгаа байхгүй. Тийм тэгснэ нөгөө 2010 оны нөгөө нэг оноогоор тэргүүлжсэн чинь нөгөө л LeBron Steph тийм тэгснээл 2021 22 он гэж яг адилхан байл. LeBron. Одоогийн тоглогчдын би хаана гэж гүйцэтгэхгүй болчиход. Тийм тэгэхээр айгу сайн чанартай тоглогчд бэлтгэгдсэн байна гэсэн үг. За тэгээ 3-т бол сая дурдлаа шүү дээ. Би бас Расыг. Тийм би бас Расыг нэрсэн. Расыг яг хоо 2-т бичиж болно яг ингээд ийм том амжилтуудын зүгээр. Крис Болтой бас харьцуулбал бас болохоор. Ягаад гэвэл мэдээж үлрэлийн MVP авсан тэгээ трипл дабл дунчилсан. За тэгээд Полос өмнөөс финалд гараад үзсэн. Тэгээд All Star-ын гараанд хид хид удаа гарсан тий. Тэгээ мэдээж бас ассистийн авраг мавраг. Онооны авраг зөндөө жагналгаа. Гэтэ яг Расын одоо нөгөө нэг байр суурийг харах юм бол Рас яг багийн номер 1 айгу цөөхөн хугацаанд л явж үзсэн. Богино хугацаанд. Тийм. Яг хуу Пол Жоржийг ирдэг ихний жилд нэг байж байгаа. Дараа нь бол байр суурь өгсөн ш. Тэрнээс хойш дандаа л 2 болж явж байгаа ш. Тийм. Тэгээ цөөхөн хугацаанд. Дээрэс нь яг хувь тоглогч нь плей-офф дамжилт гаргасан уу гэвэл байхгүй. Жохон. Тэрнгээрээ жохон сул талтай юм бэл. Тийм. Би бас Расыг 3-т бодсон. Тэгээд ерөөхдөө бол түрүүнийхтэй бас адилхан. Тэгээд яг нөгөө одоо жоохон трипл тавлын ярьчих яг жоохон баг зэрэг хүмүүс яг одоо нөгөө трипл тавл жоохон улиг болцсон болохоор тэгээд байгаа л та. Гэхдээ яг үнэндээ нөгөө нэг трипл тавлын баг легаси гэж байгаа бол тэрийг нь одоо хооч үедээ өвлүүлээд байгаа нь Рас байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг хизээч бүтггүй боломжгүй үлгэр том шиг байсан зүйлийг чинь 3 улирал 4 улирал ингээд боломжтой болгоод яваад ахаар энэ нь цаашаага ирээдүйд тоглогчид трипл дабл дунжилт болд юм байна гэдэг сэтгхүүг суулгаж өгч байгаа гэсэн. Тэгээд яг Расаас хойш харахаар трипл даблууд бүр ихссэн байхгүй. Тэгээд Лука, Йокич гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр өвийг үлдээгээд байна гэсэн үг. Дээрээс нь би бас өглөө нөө одоо миний хамгийн дуртай нэг ютубер бичлэг хийсэн байхгүй. Яг Стеф 3 шидэлтийг ингээд огцсон үсгсэн шиг Рас яг тэгсэн юм байли. Статистик нарсаа. 14 он мод чи нэг Лэнс Стивенсон трипл даблаар дэрвэж байгаа байхгүй шүү дээ. Тэгсэн чинь Рас яг 16 7 оноос хойш хийж эхлэв. Тэнгүүд тоглогчдын ингээд жил болох ингээд амар өсцтэй явж байгаа тийм. Нэрэл Лука, Йокич те одоо Треян хин юм бэ одоо эдний стат нь бүр юм замбрааг болцсон. Яг тэр бол ингээд Расаас эхлэлттэй гэж бол статистик дээр гаргасан байлээ. Тэгэд ер нь NBA-ийн бүх цаг үеийн хамгийн сайн самбраас авдаг холбогч гэж нэрлэхэд бороохгүй те. Яг самбарын донтчлаа. Тийм за баг угаасаа л төвийн тоглогчтой адилхан мэдээж. Тэгэхээр за баг л холбогчд дундаа бол тэр ч одоо тасархай амтан боогоос те. Тийм. Би бол 10 самбар донтчилдаг холбогч бол яг LeBron бол нэг үлрэл тоглосон тэрэн дээрээ л байгаа. Тийм тэгэж хэлж болох юм байна. Тийм. Яг бүх цаг үеийн дээрээс мэдээж трипл дабл юм аа гэсэн. Тийм. За тэгээд дүүл дөрөвт хэм байв. За 4-т 5 6 жоохон сонирхолтой болоод хэлчихлээ. 4-т нь Кайриг оруулсан. Тийм яг бас аврахтай. Тэгээд мэдээж бөмбөг эзэмшилт сайтай. Бас олон удаагийн All-Star. Тийм тэгээд листийн гараанд бол ер нь дандаа байдаг ойлгомжтой тоглогч байсан. Тэгээд яг хуу Кайриг шүмжилсэн шүмжлүүд байдаг ч гэсэндээ ер нь бол 4-т ороход нэг бол буруутаад байхгүй байх гэж бодсон. Би бас 4-т Кайриг уул нь Лилардо Кайриг гэсэн бодсон. Тэгэд яг амжилтыг харсан чинь Кайри 6 удаагийн All-Star, 2 удаагийн All-NBA, нэг аврагтай байгаа байхгүй. Лилардих болохоор яг тухайн жилүүдэд 4 удаагийн All-Star, 4 удаагийн All-NBA. За тэгээл ер нь болчихж байгаа. Өөр баг амжилт хийх юм байхгүй. Нэг бүсийн финалд гарсан. Тийм бүсийн финалд л. Тийм. Тэгэж бол Кайри Лилард хоёрыг бол 4-5-д бол битсэн. Кайри уул нь тоглож явах үедээ маш efficient сайн оноо төгсөж. Нөлөө сайтай. Тэгээд энэ дундаа бол одоо Коригийн дараа орох ер нь бол оноо сайн төгж штэ. Яг бодохоор нэг юм арга барил нь гэх юм уу. Тэгээд дааш тоглосон тоглолтын цөөхөн. Тийм цөөхөн хэмтэл идэг. Тийм жоохон юу мотой багийн амжилт мэдээж багийн сайн 2 байснараа бол дээгүүр яригдана. Багийн сайн 1 байж болж чадаагүй. Яг гоо тэр утгаар нь бол дэмийн дээр битсэн. Дэм болохоор мэдээж багийн сайн лидер мөн үү. Гэтэ даанч нэг яг нэг байгаад хол явахгүй тий. Тийм амжилт баг байхгүй шүү. Нэг байгаад нэг плей-офф 8 хожлол авах юм байлээ гэж бол харсан. Тийм би бас 5-т Лилардыг оруулсан. Тийм Лилард яг уу яг нийтэд нь карьернаар нь харуул би бол Лилардыг яг дээр нь бичиж болох байх.
Энэ нэг 10 оны хүртэл гэж харсан болохоор яасан. Яг тэр Кайри сүүлийн 2 жил бараг тоглоо биш үү? Тийм цөөхөн тоглосон л тоо. Тэгээ Лилард нэг бабл чи ямар амар байлаа. Тэрний дараа жилд нь бас амар байлаа. Тэгээд энэ жил яг унтсан болохоос бас амар тоглогч. Ми бас нуртай тоглогч нэг рэпер мөртлөөсөө тоглолт байж чадгийг нэг төгс утгаарна. Гоё тоглогч. Кайри ч гэсэн ялгаагүй тэгэл одоо нэг шашин машинаас л ягаад тоглогч. Бас жүжигч шүү дээ, тий. Бас жоохон учир нь олдохгүй тоглогч шүү дээ. Кайри бол жүжигч. Дээрээс нь тэгээд ямар ч шинтэй ямар тэр Кайри бас дуулт юм билээ. Дуулт юм бил. Дуу гаргасан бил. Тийм үү. Тэгтэл Лилард бас муу дуучлаа. Тэрийг бол анх удаа сонсож байна. Одоо яа Анкл Трүүгийн кинод ш тэрнийхээ ост тэр нөөрөө дуулж исэн юм. Тийм. Тэрнгээрээ сонирхолтой. За ингээд 4 5 эхний ер нь 5 бол айгүй адилхан гарсан юм шиг. 6 л өөрөөж магадгүй мэн. Тийм 6 тэр чи хэнийг нэрлээ. За ер нь бол айгүй эргэлтсэн. Тэгэд одоо нэг Кемба байна, Wall байна гэдэг ч юм уу те. Тэгэд ер нь бол бодож байгаа Лауриг оруулсан. Адилхан юм байна. Тийм ер нь бол тийм ер нь бол нөө Кемба байж болно, Wall ч гэсэн байж болно. Амжилтуудыг харахаар. Тийм аль аль нь мэдээж Wall ч бас ямар айхтар амтан байла. Тийм тэгээд болохоор. Тийм хөв тоглогчийн амжилт юм үзүүлэлтээр харуул Wall хамаагүй энэ нийтээсээ тоглоо шүү дээ. Тийм оноо мон хамаагүй л баг. Тэгмүүд Лаури бол бүр амар underrated тоглогч надад санагддээ шүү дээ. Нөгөө хоёроос бол оноо моно ер нь бол бүх стат нь муу хаа баг. Тэгээд бас нэг гол шалтгаан мэдээж авраг авсантай нь бол. Дээрэс нь Торонтогийн Торонто яагаад ер нь юун дээр байх шалтгаан бол Дерозен Лаури хоёр л шүү дээ. Одоо map дээр гарч ирсэн. Дээрэс нь Лаури миний бодлоор бол яг өнгөрсөн 10-ны бол яг Крис Полын дараа орох бол хамгийн сайн талбай жанж мэж бол харт. Дээрэс нь хамгаалалт айгуу сайн. Тийм тэгэд нэг тийм нөгөө хорон штэ тий айгуу хорон тэр нь тэгээд айгуу сайн хэрэгждэг гэх юм уу тий нэг тиймэрхүү. Крис Пол байгаагүйсэн бол бид нар бас Лауриг ямар амар жанжин юм бэ гэж бас ярьж иж байсан магадгүй. Ер нь бол төстэй юм байна. Крис Пол Лаури хоёрын яг тэр нь төстэй юм байна. Дээрэс нь одоо энэ Майамиг ямар явуулж байгааг нь бас ингээ харахаар Лаури бас айгуу тийм урт хугацааны тоглож байгаа. Тийм бас нэг ээлдэвтэй гэх юм уу тий нэг тиймэрхүү. Миг хийждэг орчоо. Тэгтээ бид хоёр ярилцаагүй шүү ч. Тий бид хоёр зүгээр ингээд хоёулаа ингэж гаргая. Ингээд тэрэн дээрээ ингээд би биэндээ дэлгий гэж ярьсан. Тэгэд Тони Паркерыг бол нэрлж болох байсан юм бэлээ. Бас яг бодонгууд би бас бодсон. 4 удаагийн All-Star 3 удаагийн. Гэтэ юу юм бэлээ? Тони Паркерийн өмнөх 10-ных нь амжилт нь айгуу сайн хэрнээ. Яг тий 10-аас 20 гिचгээрээ амжилт нь хамаагүй бага болчихсон юм. Тэгээд би бас Тони Паркерыг оруулж чадаагүй. Паркер ялангуяа 18 19 онд бол тийм мэдээж Дерек Роусыг бол honorable mention бол оруулах хэрэгтэй. Гэтэ Роуз бол яг 2 жилэл айгуу сайн байсан. Тэгэл жоох хэцүү дээ. Хитрхи бойстай хандах гэдэг юм шиг надад санагдсан. Одоо би Роусын фэн гэдэг утгаараа оруулах хэрэгтэй. Нөлөө орох гээд. Тий. Тэгжил бодсон да. За тэгвэл хоёулынгийнх нь 6 тоглогч бол яг л таарсан юм байна. Тэгээд ирж оролцсонд бол баярлалаа. Баярлалаа. Манай подкастыг бол ингээ гэрэл хийгтэй болсон. Эхний дугаарыг маш гоё эхлүүллээ. За тэгээд мэдээж бас энэ подкастыг хийж байгаа Teamcast Улаанбаатар Teamcast podcast room-ийнхэнд бол баярлалаа. Манай студийн бол продюсер залуу маань бидрийг бол хараад сууж байна. Тэгээ манлай маань бол үе бол факт хэлж орж ирдэг. За дараагийн дугаарууд бас гоё орж ирэх байхаа. Тэгээд номины ер нь бол дараагийн төлөвлөгөөнүүд бол зухаас нь ярихад юу вэ? Одоо контентууд дээр ер нь ямар хөө юм хийгээд төлөвлөж байна? Ер нь бол яг ботцсон юмнууд зөндөө байгаа даа. Тэд айгу завгүй бас байгаа. Тэгээд Дээдлигийн арын албанд ажиллаж байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр Монгол тоглогчдын сэтгэл зүйг судлахад илүү ойрхон болж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монгол тоглогчдын яг гадны тоглогчид шиг тийм гоё чанартай нийтлэл унших боломж бүрдэн. Гэхдээ тэр нь бүр ингээл би амар мундаг тэг биччихнэ гэсэн үг биш. Зүгээр хичээж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэгэх боломж илүү ойрхон болж байгаа. Тэр бол нэг ажил байгаа. Тэгээд өөрийнхөө мэдээж хувийн YouTube сувга comeback хөтлөх эргэж хөтлөн. Тэгээд тийм олон бичлэг бол хийгээгүй. Гэхдээ одооноос яг бичлэгүүдээ илүү доктортой хийгээд явна. Тэгээд мэдээж бичдэг төрөл одоо өөрийнхөө сонирхолтой тэр мэрэгчлийнхаа зүйлүүдийг ер нь бол хийгээд явна. Бас гоё сонсогдож байна. Нөө YouTube дээр тэ ард нь ингээл гоё яриад байдаг юм чи одоо энд яриа сууж шүү дээ. Одоо ч гэсэн ичсээр л байна. Тэгээд хүмүүс үтчихвэл тэгээд би ичимхий хүн байгаа шүү. Тэгээд мэдээж бас манайхтай нэг юу байдаг. Яг хөө энийг сүүлийн хэсэгт нь л ярьчихдээ тийм. Манайхтай бас нөгөө хүмүүс ч айгүй их бит тавиад байгаа шүү дээ.
Тэгээ биттэй холбоотой одоо нөгөө Platinum Agent гэдэг бол хуудас бол хамтарч ажиллаж байгаа. Хэрвээ та хэд одоо нөгөө нэг бит тавих сонирхолтой одоо Wit Travel ч юм уу те одоо мөнгөн гүйлгээ хийх шаардлагатай бол тэдгээр хуудастай холбогдоод бас хийлгээд явах боломжтой. Би бас яванда тип өгж магадгүй. Би гэхдээ өөрөө ерөөсөө бит тавьдаггүй байхгүй. Тэгэхээр яг ийм нойлтой л байгаа даа л да. Яг го маа найзууд хаяа асуудیں۔ Тэгээд асуугаад алдсан ч байна, онсон ч байна. Тэгээд тий нэг тиймэрхүү дээ. Тий ер нь гэхдээ нэг сурчилж байгаа биш. Зүгээр та тавьдаг бол сонирхоод үзээрэй, ашиглаад үзээрэй л гэж байгаа шүү. Тэгээд энийг бас зүгээр ойлгоорой гэж хэлье. За ингээд ирж оролцсон намында баярлалаа. Ингээд NBA Lover Boy podcast-ийн эхний дугаар инх өндөрлж байна. Баяртай. Ямар дуу тавих вэ? Сүүлд нь ямар дуу тавих вэ? Ямар дуу тавих? Дуу тавьж дуусгадаг байхгүй? Би сонгоно гэсэн үг юм уу? Юу вэ? Ямар дуу? Сонсдог гоё дуунасаа л тавьчихгүй дөө. Үгүй Taylor Swift шээ. Юу яа? Where is the love? No, Black Eyed Peas. Тэгээ яагаад сонгож байгаа гэхээр миний хамгийн анх сурсан англи байхгүй. Тэгээ шал худлаад уулцсан. Тэгтээ тэр үедээ тийм жоохон бахтай ингээд худлаа аялга маялгаар дуулаа. Тийм тэгээд клип өгөлдөг байсан юм шүү дээ. Тэр чинь нөө тахилтыг нь л. Тэг Where is the love? What's wrong with the world, mama? People living like they ain't got no mamas. I think the whole world's addicted to the drama, only attracted to things that'll bring the trauma. Overseas, yeah, we trying to stop terrorism, but we still got terrorists here living in the USA, the big CIA, the Bloods and the Crips and the KKK. But if you only have love for your own race, then you only leave space to discriminate, and to discriminate only generates hate. And when you hate, then you're bound to get irate. Yeah, madness is what you demonstrate, and that's exactly how anger works and operates. Man, you gotta have love just to set it straight. Take control of your mind and meditate. Let your soul gravitate to the love, y'all. People killing, people dying, children hurt and you hear them crying. When you practice what you preach and what you turn the other cheek. Father, 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 help us, send some guidance from above. These people got me questioning. Where is the love? Where is the love? Where is the love? Where is the love? It just ain't the same. Always new change. New days are strange. Is the world insane? If love and peace is so strong, why are the pieces of love that don't belong? Nations dropping bombs, chemical gases filling lungs of little ones with ongoing suffering. As the youth are young, so ask yourself, is the loving really gone? So I could ask myself, really what is going wrong in this world that we living in? People keep on giving in, making wrong decisions, only visions of them dividends. Not respecting each other, denying thy brother. A war's going on, but the reason's undercover. The truth is kept secret, it's swept under the rug. If you never know truth, then you never know love. Where's the love, y'all? Come on, I don't know. Where's the truth, y'all? Come on, I don't know. Where's the love, y'all? People killing, people dying, children hurt and you hear them crying. When you practice what you preach and what you turn the other cheek. Father, 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 help us, send some guidance from above. These people got me questioning. Where is the love? Where is the love? Where is the love? Where is the love? I feel the weight of the world on my shoulder. As I'm getting older, your people gets colder. Most of us only care about money making. Selfishness got us following the wrong direction. Wrong information always shown by the media. Negative images is the main criteria. Infecting the young minds faster than bacteria. Kids wanna act like what they see in the cinemas, yeah. Whatever happened to the values of humanity? Whatever happened to the fairness and equality? Instead of spreading love, we're spreading animosity. Lack of understanding leading us away from unity. That's the reason why sometimes I'm feeling under. That's the reason why sometimes I'm feeling down. It's no wonder why sometimes I'm feeling under. Gotta keep my faith alive till love is found. Now ask yourself, Where is the love? Where is the love? Where is the love? Where is the love? Father, 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 help us, send some guidance from above. These people got me questioning. Where is the love?
Sing with me, y'all. One world, one world. We only got one world, one world. That's all we got. One world, one world. And something's wrong with it. Something's wrong with it. Something's wrong with the world. Yeah, we only got